онгод орох энэ далдын зүйлтэй холбогдох гэдэг бол 6 дахь метр хүү. Онгод тэнгэр нь бууцсан байна. Миний махан биеинд байгаа. А гэхдээ миний яг сонсоод байгаа мэдрэхүү өөрөө цаана дахиад нэг хэдэн метрийн цаана байгаа гэсэн үг. Тэгээд би өөрөө ч мэдэхгүй тэгэл яг ингээл хадгийн задлж ирсэн яг хүний гавл ясаас. Тэгээ айгаад яг эргүүлээд хөнчлөө татаад яг гараа явуулсан чи би яг эмхтэй өн үстэй л байна. Йоо. Тэгээ тэр болохоор одоо байрлалын хэлэх нь одоо бас муухай. Байрлал нь одоо яг офицер явах замдлаа. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Horse Auto Expo Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд автотээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Цэвэр цэнгэг Тера. Солонгос улсын хайчинро компани шилдэг шараа яриг. Цэвэр цэнгэг Тера. За, сайн байцгаана үзэгчтэй. Өртөө дөрөв дараагийн дугаар эхэлж байна. За, season 3 эхэлсэн. Бид бүхэн манай хамт олонны гоё пост оруулсан. За, юуны өмнө сайн сууж ивөө. За, нэвтрүүлгүүд дээр яригдсан шүү дээ. Үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг. За, ямар ч байсан урьж авчраад суулгаж байна. За, өмнөх season 2 дээр орж исэн. Манай хамгийн их юм гоё хандлт авч исэн. Хамгийн сонирхолтой зүйл ярьж байсан. Зайран. Мөх хэрнэ. Зайран гэж хэлж болно те. Тэг зайран гэж хэлж болно. За, мэдээч хэрэг бид нар нэг пост оруулсан. Манай пост оруулсан харсан хүмүүс байх юм бол энэ дугаар маань арай өөр жоохон онцлогтой те. Тэгээ энэ сүнсэн бие онгод те. Ер нь энэ би рүү орж ирээд байгаа шалтгаан те гэх мэтчлэн гой гой түүхүүдийг үзэгчдийнхаа асуултуудаар ер нь явна гэсэн үг те. Нөгөө пост оруулсан. Тэгээ доор нь асуумаар байгаа зүйлээ амар их гоё хандлттай те нилээ хүлээж илээ тийм учраас ингээд эртхөө оруулж ирлээ гэж. За мэдээч хэрэг хоёлаа өнөөдөр маш их ярилцах бах. Манай нэвтрүүлгийн эзэнтгчээр Тера гээд Солонгосын алдарт пи оролцож байгаа. Ам цанх юм бол гоё өөртөө хийгээд дугаарай. За энэ зүгээр нэг мэдээллийн чанартай айгу гоё юм хэлэх гээд тэр юу вэ гэхээр яг хөө мэдээч хэрэг одоо альва нэг бүтээгдэхүүн борлуулалтанд ингээд гардаг шүү дээ. Тэгэнгүүт манай Тера гээд пи маань Солонгостой одоо борлуулалтанд ингээд гаргаад 100 хоног гэдэг ч одоо 3 сар гарантай тий. 3 сар гарантай. 100 мянган ширхэг борлуулагдсан гэдгээрээ ингээд рекорд эзэмшдэг гэсэн. За мөн манай нэвтрүүлгийн эзэнтгчээр манай одоо чамтай илүү юм гоё юм удаа ярилцах учраас дундуур нь бас дахиад юм яриад яах вэ гэд манай нэвтрүүлгийн ерөнхий эзэнтгчээр Horse Auto Expo гэдэг компани орчихсон. Мэдээч хэрэг машин тэрэг унна. Хүн болгоны хэрэглээ тий өдөр тутмын. За мэдээч хэрэг хүмүүс одоо юу гэдэг машин тэргээ сайжруулна, бартаад одоо туулдаг өшөө гоё болгоно гэдэг байдаг шүү дээ. За машин тэргээ хэрвээ солих гэж байгаа хүмүүсгүй бол өөрөө солих гэж ивэл биднэрт нэг том асуудал тулгардаг. Тэр юу вэ гэхээр за нотариат, автотээврийн үндэсний төв тий одоо банк бус зээл авах гэж байгаа бол банк бус нэг тэнд байгааддаг. Нөгөө автотээврийн үндэсний төв нэг өөр газар байгааддаг. Нотариат орохоор нэг зам гарч гүгээл байдаг ингээд. Энэ бүх асуудлыг хамгийн гол нь нэг дор цогцлооцсон гэдгээрээ ерөөсөө хамгийн амархан болт. За тэгээ нөгөө Япон, Герман, Хятад орж ирээгүй шинэ гэдэг бүх машин байрлалцсан. Юу гэсэн үг вэ гэхээр та буюу чи машина очиж солих гэж байгаа, шинэ машин авах гэж байгаа бол зээл авах гэж байгаа бол банк бусны хэмжээнд байж байгаа. Нөгөө автотээр үндэсний төв гэрчлэгийг ингээд шууд гаргаад нотариат нь бүх юм нэг дор байгаа гэдгээрээ онцлогтой байна шүү. За ингээд манай ивэнтгчтэй ямар ч гэсэн ингээд баярлаа гэж. За өмнөх мэдээч хэрэг нөгөө сизон дээр өөрөө бол ярьсан. Гэхдээ би бол хувьдаа бол бас жоохон мартчихж. Тэгээ энэ асуулт айгүй тийм хүмүүс сонирхолтой байгаад байх шиг байгаа юм. За энэ юу вэ гэхээр бөө гэдэг хүн. Одоо бидний мэддгээр мэдээч хэрэг нөгөө өмсгөл зүйлтэй ингээд хингэргээ барьж агаад бөөлдөг. За тэгэнгუთ нөгөө онгодын маань сүнс бинт нь орж ирдэг те. Тэгэнгуთ
энэ хооронд одоо улаач маань гэдэг те. Тэр хүн яг юу хийж идэг вэ? Энэ талаар үнэхээр гоё сонирхолтой ингээд магадгүй өөрийнхөө ч юм уу, өрөөлийн ч юм уу, ийм сонин жишээнүүд байвал ярьж өгч. За тийм мэдээж яг энэ зүйл бол яг мэдээж олон хүмүүсийн хувьд бол асуулт болдог сэдв. Бас яг тухайн улаачаас нь асууж чаддгүй сэдв. Хайгаад. За би рүү асуучих юм бол буруу зүй ярьчих байх гэдэг ч юм уу. Зарим талаараа асуугаад бас загнуулаад хатуу үг сонсоод айгаад болж сонсч бас байдаг баг. Тэгээ миний хувьд одоо яг нөгөө хүмүүст яг энгийнээр энэ зүйлийг ингэж түгээж таниулъя гэж байгаа учраас мэдээж яг хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлая гэж бодож байна. За хүнд мэдээж одоо юу гэсэн үг? Онгод орох энэ далдын зүйлтэй холбогдох гэдэг бол 6 дахь мэдрэхүү. Тэгээ хүнд өөрт нь 5 мэдрэхүү байгаа. За харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх гэдэг. Тэгэхээр энэ далдын зүйлтэй холбогдох тэр зүйлийг өөртөө оруулах гэдэг бол энэ 5 мэдрэхүү мэдрэмж нэг өсөндөө нэг цэгт очиж тулж анхаарал төвлөрсөн тэр үе дээр 6 дахь мэдрэхүү нээгдэж орж ирдэг гэсэн үг. За одоо энгийнээр за хиц дэлдэх сонсож штэ. За тэр одоо утаа гаргах. За нэг үнэр аваад байна тий. За буулгах өмнө шин байна уу, айраг байна уу, эсгэрээ байна уу, унд байна уу хүртэж болно. За энэ өөрөө амтлах мэдрэмж яваад байна. За буулгах өмнө өөрөө тойл бамбай зүйлүүдэд харж гин үзэж гин. За энэ харах болоод байна. За мэдээж энэ хитсэндээ хүрэн, тойвортой хүрэн, хуйгандаа хүрэн, манжлагандаа хүрэн өнөө хүртэх мэдрэхүү. Тэгэхээр энэ 5 зүйлийн бүрдэл болж байгаа зүйл дээр л яг энэ далдын гэж зүйл болоод байгаа гэсэн 6 дахь мэдрэхүү гэж зүйл. За тэгэхээр онгод орноо гэдэг бол яг юу гэсэн үг? Онгод гэдэг бол хүнд өөрт нь байгаа зүйл. Нэг өсөндөө. Онгод гэж хэлээд байгаа зүйл нь болохоор одоо өвөг дээцээс уламжлагдаж ирсэн. За тэр өвөө, эмээ, аав, ээж гэд энэ бүх хүмүүсээс одоо шүүгдэж ирсэн тэр сүнсний охийг л хэлээд байгаа гэсэн үг. Дээж нь гэсэн үг. Хамгийн их мэдээлэл цуглуулсан, хамгийн их түүхийг агуулсан, хамгийн их мэдлэгийг шингээсэн тэр зүйл гэсэн үг. Тэгэхээр энэтэй холбогдоод байгаа зүйлийг л тэр онгод буулгах гэж хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлтэй холбоо тогтооход бол мэдээж ихэндээ маш хэцүү. Баригдахгүй гэсэн үг. Яагаад гэвэл хүн болгонд өөрийн амьдралын асуудлууд гэж зүйлүүд байгаа. Сэтгэл зүйн асуудал гэж байгаа. Тиймээс яг энэ холбогдох гээд байгаа зүйл төр өөрийн бодол тарих зүйл маш их байдаг гэсэн үг. Холбоо тогтоогоод байгаа нь өөрийн бодлоо үнэхээр тэр онгод тэнгэрийн маань бодлоо гэдэгтээ их төөрдөг гэсэн үг. Энэ дээр ихэнх үед улаач нар их шантардаг. Миний хувьд ч бас ялгаагүй л байсан. Тэгээд яг давж гарах хэрэгтэй зүйлийг л нэгэдэг гэсэн үг. Хамгийн ихэнх үед бол онгод буух үед бол улаач өөрөө мэдрэх зүйл бол байна. Өөрөө яг хөдөлж байгаа үйл хөдлөл, харж байгаа харц, тэр мэдрэмж, айлдж байгаа тэр зүйлийг бол өөрөө сонсно мэдрэн гэсэн үг. Нэг ёсондоо. Мэдрэхүн бүрэн салаагүй шүү дээ. Харж сонсоод суралцаад явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо нэг хүмүүс зүгээр байж ах нэг энгийн ингээд нэг юм зүгээр юм бодоо сууж ах нэг гинт нэг юм зурсгээ бодол орж ирдэг тийм. Нэрээ энэ байсан биш тэгээд хардаг яг тийм байдлаар ихэнд орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэр улаач өөр хайхна шүү дээ. За яг юу гарах гээд надаар юу хэлүүлэх гээд байна гэсэн үг. Нэг ёсондоо ихэн үедээ хэлмэрч болно. Тэр орж ирж байгаа зүйлийг тэр улаач хүн өөрөө ажиллаад энэ болохгүй, энэ яадаг идэг гэдэг зүйлээр өөр төр ажилдаг гэсэн үг. Нэг ёсондоо. За мэдээж хугацаа уртсан, улаач сайжирна, чадвар суун, ухаан суун энэ бүр дээр ухаан балартж эхэлдэг. Нэг ёсондоо зүүчиг болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл. Одоо нэг хэдүүлээ зүүдлээд маргааш нь босоход нэг бүдэг бадаг сандна шүү дээ. Хэллүү, хэлээгүй лүү би зүүдлэлчлүү, зүүдлээгүй лүү гэд энэ маягаар буултууд болж эхэлдэг гэсэн үг. Яваанда тийм. Яваанда чангарч ирэх үедээ гэсэн үг. Энээс цаашлаад юу болохыг бол одоохондоо би бол яг харж үзээгүй байна. Одоохондоо минийх бол яг тэр ухаан балартах болсон болоогүйг дараа нь санахгүй байх. Юу болоод байгааг заримдаа ойлгохгүй. Эсвэл яг ийм зүйл байна. Одоо би энд суудсан байгаа тийм үү? Онгод тэнгэр рүү бууцсан байгаа. Миний махан би энд байгаа. Гэхдээ миний яг сонсоод байгаа мэдрэхүү өөрөө цаана дахиад нэг хэдэн метрийн цаана байгаа гэсэн үг. Тэр би яг нэг юм харанхууд ганцаараа суугаад яг тэр юм сонсоод байгаа юм шиг. Гэхдээ тэр онгодын буулт тэр ирж үзүүлж байгаа хүн тэр үйл явдал цаана болж байгаа. Би ихтэй нөгөө өрөөнд ганцаараа байгаа гэсэн үг. Тэгээд би нэрээ байж та сая юу боллоо? Би хитцдэлжсэн. Тэгэд юун чимээ гараад гэд ингэж гайхах ч юм уу.
Яг ийм маягаар ингэж энэ одоо зүйл ингээд сайжирч явдаг гэсэн үг. Энгийнээр хэлэхэд. Тэгэхээр хүмүүс тэгэхэд бол улаач бол байна. Гэтэ улаачийн чадвар суралцах хүслээс хамаарат энэ буулт гэдэг зүйл ондоогоор тасардаг гэсэн үг. Зарим байдлаар болохоор миний сонсч ирснээр болохоор яг улаач ингээд онгодоо буулгахад тасраад тэнгэр дээр хар моривнаад луунаад ингээд ус босгоод газар тэнгэр хөдлөө явж исэн гэж л ярьдаг. Тэгээ би бол үзээгүй. Миний хувьд бол би яг нэг юм харж байсан хамгийн том зүйл гэх юм бол нэг уулын ингэртэл яг нэг цаг гарan 2 цаг гарan ганцаар хэсэж явж ирсэн. Гэтэ хаана гэдгийг мэдэхгүй, хаашаа явж байгааг мэдэхгүй. Гэтэ яг тэр газар л явах ёстой гэдгийг мэдээж явж байгаа нэг тийм тийш ингээл яваал явж байгаа. Гэтэ би ойлгохгүйсэн. Яг тийм үйл явдал болж ирсэн юм байна. Угаасаа амар сонирхолтой байгаа байхгүй тий. Одоо маш энгийнээр болохоор бид нар ингээд энэ сэдвийг ингээ улам ухах тусам улам сонирхолтой болоод байгаа гэсэн үг. Тийм одоо энгийнээр бүр энгийнээр болоо л доо. Хүмүүсийн яг мэрэгжил аж байдал дээрийг хэлэх юм бол одоо за дуучин хүн байна гэж бодъё л доо. Тэр хүн бас 5 м хүүг ашиглаж тэр зүйлийг гаргаж штэ. Тэгэхэд тэр дууны хүүг их шиг гаргаж байгааг сүүлдээ өөрөө дуулах хэвээр үгнүүдээ мартаад гэхдээ дуулж идэг. Яг тэр мэдрэмжэндээ ордог. Яг нэг хөглөгдөж тасрах тэр зүйлээсээ. Яг ингээд нэг юм биеийн хилэмж болж үлдэнэ гэсэн үг. Яг нэг халуусанд гараад өрөхөд буцаж гараад татдаг шиг хүний биед суудаг зүйл. За зохиол бичдэг хүн гэхэд өөрөө ирэхгүй нэг зохиол бичсэн байдаг яг. Цаанаасаа ингээд орж ирээл гэхдээ өөрөө юу ч бодохгүй байгаа. Яг ингээд бичээд дуусгадаг. Тэгээ дараа нь би бичсэн байх та гэд гайх. За тэр одоо машин тэрийг барьдаг байна уу? Спортын хүмүүс байна уу? Бүх тэр мэдрэмжүүд тулсан үе дээр гарч ирдэг тэр зүйлийг л одоо энэ онгод буух гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл бол энгийн хүмүүс төрч байдаг зүйлүүд гэсэн үг. Дотор байгаа зүйл өөртөө нээдэг. Энэ зүйлээрээ хөглөгдөж явдаг. Тэгэхээр салбар болгон, мэрэгжил болгон энгийн байгаа хүнд ч байгаа. Өөрийн мэдлэгөө 6 дахь мэдрэгүүгээ бид нэр өдөр тутамдаа ашигладаг түнтэй л ер нь төстэй л гэсэн үг байна шүү дээ. Энийг анзаардаггүй. Нэх анзаардаггүй өнгөрөөч. Тий. Энэ дундаа яг өвгдийн мэдээлэлтэй холбогдоод яг зан үйлийн шинжтэй, далдын зүйлтэй одоо альбин тэрийн сүнс төөрсөн нэг хүн байна уу, хүний зовлон байна уу, хар цагаантай холилдож энэ яг нөгөө хатуу өвлийг эхлүүлж байгаа тэр хүнийг л улаач гэж салгаж хэлж байгаа гэсэн үг. Одоо бас хамгийн ингээд сонирхолтой байгаа асуултуудын нэг маань болохоор яг гоо маш энгийнүүдээс нь л эхэлж байна л да. За зүгээр нэг random guy зүгээр л өдөрт ингээл амьдрал явж байгаа залуу нэг хүн дээр очиод үзүүлэнгууд за чи бөө вэ? Тэгээ тэр одоо заавал авах ёстой гэдэг юм үгүй гэдэг юм. Энийг бас зүгээр яг нөгөө үзэгчдийн маань асуулт тунд байсан болохоор хөнгөнөөс нь ингээ яриа гэж. Тэрэнд одоо итгэхийн тулд ингээд эсвэл 6 дахь мэдрэхүүгээ мэдрэх ёстой болж тарах гэдэг нь өөрөөсөө эхэлж одоо нэг ёсондоо тий ямар нэг юм хэлж гин үгүй вэ нүү гэлтэй. Тэрийг одоо юу гэж тайлбарламаар юм бэ? За одоо юу гэдэгтэй адилхан. Одоо хурдны удмын морь гэж үүдэн штэ. Нэг за энэ удам нь угаасаа бүх тэгээ хүүхдүүд нь айгу том төрөөд идэгин. Эсвэл эдний удмынх угаасаа их мэдлэгтэй хүмүүс идэм билээ. Хүүхдүүд нэг мэдлэгтэй болсод идэгин. Эдний удмынх их хар үйл хийжсэн. Хүүхдүүд нь хүртэл айгу буруу яваад байна. Энэ болохгүй нэг гэдэг шиг энэ бөөгийн зан үйлийн далтай холбогдох зүйл гэдэг зүйл бас өөрөө цуснд сууж явдаг зүйл. Бас нэг талаараа. Онгод гэдэг зүйл бол хүн болгонд байгаа. Одоо эргэн тойрны хүмүүс байна уу, ээж аав байна уу, найз нөхд байна уу? Ингийн нэг хөдөө мал малж байгаа нь бүгдэнд нь байгаа гэсэн үг. Нэг өсөндөө нэг цуснаас нэг удмаас гарсан бол хүн болгонд байгаа зүйл. Тэгэхээр яг нөгөө зөв бурууг нь мэдэхгүй ч гэсэн яг нөгөө улаач нар бас яг нэг энгийн нэг зүүд за нэг чон баавгай бүргэж шувуу зүүдлэх ч юм уу. За нэг уул ус зүүдлээд ах ч юм уу. Их хэмжээний ус зүүдлээд ах ч юм уу. Эсвэл нэг юмд хөөгдөд зүүдлээд байдаг. Нэг ёсондоо 6 дахь метр хүн өөрийг хөглөөд байдаг. Тийм үнийг бас онгодтой гэж хэлж андуурах зүйл бас байдаг. Онгодтой бол цаанаас өөрөө мэдэгддэг гэсэн үг. Миний хувьд бол би өөрөө яг цэцэрлэгт байхаасаа мэддэг байсан. Одоо тэр үед би эмээтэй хамт амьдардаг байсан. Тэгээ манай эмээ болохоор намайг бөө болно гэд хэлдэг байсан. Тэгээ би өөрөө яг мэддэг байхад эмээтэй гэж хэлдэг. Тэгээ эмээт хоёр ингээд би бөө бол ингэн тэгэн гэдэг зүйлүүдэд хамт ярьдаг. Тэгээ манай эмээ болохоор намайг ингээд за миний хүү хүн дээр битээ босоорой өөрөө босоорой гэд тэгж анх хэлж өгдөг байсан аахгүй. Миний хүү ингээд босвол мундаг зайран болно доо.
олон хүнд туслах байхаа гэд. Тэгээд тэрийг хүмүүс ажиж хэлэхгүй. Эмээ битүүр хоёулах нь хамт байхдаа надад хэлдэг байсан. Үнэхээр далдын энэ онгодтой хүнд бол өөрт мэдрэгдэн. Үнэхээр болохгүй байгаа юм шиг цээж давчдах, халууд үүгэх, бодол дайрж орж ирэх. Үнэхээр хүсээгүй байх зүйлүүд хийчих гээд ингээд ийм цаанаас төрмөл зүйл хүсээд идэг. Эсвэл яг одоо энэ амьдарч байгаа амьдрал нь ямар ч утгагүй юм шиг санагдах. Гэт би энэ зүйлийг орхиод зүгээр яг энэ уул усандаа очиод амьдрмаар байна гэдэг ч юм уу. Эсвэл энэ уул уснаасаа би юм аммаар байна. Цаанаасаа ингэж тэр хүн хөглөгдөх, дайрах тэр зүйл гэсэн үг. Түүнээс биш яг онгодтой гэсний зоргоор аваадах юм бол яг энэ онгодын зан үйл, улаачийн зам мөр гэдэг зүйл бол асар хатуу зүйл. Чанга. Хэр барагтай хүн бол давхгүй. Яг ихэнх үедээ бол мэдээ цайхан олон хүмүүс ирнэ, үзүүлнэ, харуулна гин хүндлэн одоо насаараа ахмаг хүн байсан ч таа гэж дуудана. Энэ зүйлэн дээр одоо хүсэж энэ зүйлээр хөглөгдөж улаач болохыг хүсдэг хүмүүс аягүй байдаг гэсэн үг. Гэхдээ энэ ихний хэдэн жил үргэлжлэнэ. Цаашаага маш хатуу зүйлүүд болж эхэлнэ гэсэн үг. Өөртөө тэмцэн, шантран, уйлна. Миний хувьдсан яг тахилахад эргээд суугаад бүү байхаа болимоор байна гэд уйлаад гуйж исэн үе бол надад зөндөө байгаа. Тийм. Гэхдээ тэгэл миний хийх ёстой зүйл гэдэг утгаараа ингэж босоод буцаад би тэмцэх ёстой байна. Одоо би мэдрэмж хайх ёстой минь дээр босч исэн. Тэгэхээр яг залуучуудад яг ийм зүйл болоод хүмүүст яг ийм зүйл болоод хурж исэн бол миний харвал өөрийгөө сонс, өөрийгөө мэдэр. Үнэхээр тэр зүйл байгаа бол яг зүгээр ингээд энгийн байлгахын зүйл бол байхгүй гэсэн. Цаанаас орж ирдэг. Хоолой сонсогдох. Чимээ дагах. Зүүдэндээ өөрийн эд зүйлүүдэд харах. Хүсээгүй байхад нь өөрөө дуудлага орж ирэх. Тамлах дуудлагууд нь орж ирдэг. Өөрөө мдээгүй байхдаа хэлчихдэг. Тэрийг дараа сандаггүй. Унтчихтаа янз бүрийн ингээд түүх домог ярьсан байдаг ч юм уу. Болсон амьдралаа ярьсан байдаг. Ингээрээ тэгэрээ гэд ярьдаг ч юм уу. Тийм зүйлүүд байдаг гэсэн. Тэгэхээр миний хувьд гэх юм бол яг эцсийн тултал явууж ил. Үнэхээр бүр болохоо байдал. Тэр зүйл үнэхээр орж ирээд дайрж гараад ингээд бүр савлах. Тэр хэмжээний тал дээр очтол тэр өөрийгөө таньж мэдээд бүрэн болоод ухаан суугаад тэрний дараа л яг энэ зүйл рүү оролднохоос яг энгийн нэг хүн хэлээд ийм байна онгодтой байна гэд дахиад нэг 5 6 он дээр очиод онгодтой байна. За тэгвэл 7 8-аар нь би баталчихъя гэд 7 8 дээр нь очиход бүгд онгодтой байна гэдэг ч юм. За тэгвэл би босъё гээл. Тэгээд яг ингээл хуйгаа бэлдүүлэл босдог. Яг энэ зүйл бас хэцүү. Өөрөө тэмүүлж босох нэг ондоо, хүнээр хилүүлж босох нэг ондоо. 2 ондоо. Хүсэх гэж нэг том юм байна тий. Хүсэх буюу ойлгох гэж нэг том юм байна шүү дээ. Тийм, магтсараа мэдрээд боссон миний хувьд бол хамаагүй илүү зам мөр нараа дардан байх болов уу гэж бодож байна. Нэг ийм тохиолдол байгаа даа л та. Нэг хүн дээр очиод одоо яг мэдээж нэг танилаараа л ер нь одоо бөөдөр очиж үзүүлэх, харуулах гэдэг чинь нэг тийм танилын хүрээгээр болчиход байгаа юм шиг те. Байдаг. Одоо манай нэг найз бөө гэсэн, манай нэг тэр ах нэг бөө тэг очиж үзүүлээ гээд. За нэг юм тохиолдол байна л да. Энэ одоо байж болох уу гэд бас амар magical сонсогдоод байгаа байхгүй ичээдэж юм шиг. За нэг залуу байла. Тэг залуу. За бэ залуу дээр явж очлоо. Тухайн хүн маань бол улаач бөө гэсэн. Тэгэн гуц тэр бөө манай тэр нөгөө залууг очиход ингэж хэлсэн байгаа юм. За би чиний өвөг дээдсүүд намайг явууллаа. Би танаа өвөг дээдсүүдийг мэдж байна. Одоо маш энгийнээр бол одоо тэнгэр дээр бид нэг ингээ холбоотой байгаа гэдэг чинь. Эсвэл одоо орчин үеэр ярих юм бол тий. Залуу энэ манай нэг юм хүүхэд байдаг холбогдоотгооч гэд ингээд өөрийг нь ингээд одоо ингээ хөтлүүлж хагаад аваачсан одоо маркийн дуу юм яриад. Тэгээд чи танаа өвөг дээдсүүд чинь ингээд чамааг ингээ одоо бөө юм байна. Ингээ миний удам судам байгаа эднэртэй ингээд холбогдоотгооч гэсэн. Нэг тийм одоо факт гэх юм уу те. Тийм тохиолдол байна. Тэгэнгუთ энэчнээс яг хуу тэр үнэн худлааг бол одоо өөрөө чи хэлтгэхэр тэгэл өөрөө итгэжээвэл яана гэсэн үг. Энэчнээс ямар асуулт гарч ирэх гээд байгаа юм гэхээр тэр өвөг дээдсүүд одоо хаана ихтэй одоо биднийхээ маш энгийнээр тэнгэр дээр байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэнгუთ тэнд холбоотой байх магадлал нь хэр байдаг вэ гэсэн л одоо асуулт юм уу? Одоо магадгүй өөрөө ч өвөг дээдс гэж байгаа шүү дээ. Өөр дээр ч орж ирж байгаа. Тухайн өвөг дээдс одоо арай энгийнээр асуучих юм бол юм найзуудтай болов гэсэн асуулт. Тийм холбоо хамаарал зүйл бол байдаг. Холбогдож дуудах зүйлч байдаг.
Одоо энэ дээр болохоор одоо нөгөө хүмүүс яриад байдаг шүү дээ. Заяаны хань гэдэг. За. Яг хөв тойргоор таарах заяаны хань маань байдаг болов уу? Заяаны хань гэж яг юу вэ гэж асуулт байдаг шүү дээ. А яг түүнтэй яг айгүй төстэй гэсэн үг ер нь бол. Заяаны хань гэж хэлээд байгаа нь болохоор одоо тэнгэртээ ураг барилдсан хүмүүс гэсэн үг нэгсэн да. Сунсан биений огт ээжүүдээс нь хуваалцсан. Нэг ёсондоо далдаасаа татагдаж нийлж байгаа тэр хүмүүсийг л заяаны хань гэж хэлж байгаа. А түүнтэй ээжлэр бас яг газар талдаа нэг хүн байлаа гэхэд түүний удам эрт үедээ нэг ам тангарахтай ч юм уу биелүүлэх ёстой байсан зүйлтэй ч юм уу түүнээс олж холбогдох зүйл байдаг. Надад бол яг ийм зүйл болж ирсэн. За. Манай яг танилын танил гэдэг нэг хүн байдیں۔ Өөрөө болохоор амьд хөгжмийн хамтлагт байдаг залуу байхгүй. За. Тэгээд ер нь алкогол их хэрэгэлдэг. Шаврын үед бол ер нь би яг пив аягалж байгаа. За. Алкогол их хэрэглэнэ. Тэгээд хүний үг авахтай их таарав. Ер нь бол. За. Тэгээд яг би яг нөгөө нэг хүн дуудна гэхээс илүү өөрөө тахилтайгаа харьцаж бэлэн болоогүй нэ гэдэг үүднээс өөрөө мэдрэмжээ сайжруулах их оролддог. Тэгэж яг бөөлж явах үед яг нэг тэр залууг би харж ирсэн. Тэгээд яг манай өргөөнд ороод ирсэн. Надтай хамт уулзаа суудсан. Гэхдээ яг тэр залууд яг надтай ижлэх эд зүйлүүд байсан байхгүй. Биэнд нь. Тэгээ би эд зүйлүүдийг хараад гайхаад энэ яадаг эд зүйлүүд вэ гэсэн чинь энэ манай удмын өвөг дээдсийн эд зүйлүүд байгаа маа гэд. Гэхдээ надтай айгүй адилхан. Тэгээ би харчаад тэгэхээр ийм эд зүйлүүд нь адилхан гэхээр ийм өмнө холбоотой байсан хүмүүс үгээд асууж байгаа болохоор тийм ингээд надаа бөөлөнд хэлж байгаа байхгүй. Тэгээд найз нь ингээд яалтчгүй ингээд баг зэрэг буруу замаар л явах нь явцсан. Гэтэ чи найзгаа дуудаараа заяа гэд. Тэгээ би болоод гайхажсэн байхгүй. За яг айгуул хэд хоногийн өмнө уулцсан угаараа л бөөлчлөө гэж бодод. Тэгээд өөр юм бодоо явсан. Тэгээ хэд хоногийн дараа зүүдлээд. Зүүдэнд яг тэр залуугийн аав нь тэр залууг хөтлөөд над дээр авчирч ирсэн. Манай гэрийн гадаа. Тэгээд манай аав чинь бурхан болцсон. Гэхдээ аав амьд зүүдэнд байсан. Тэгээ хоёр талын аавууд уулзаад за ингээд эрт үеийн тооцоо гэж нэг зүйлүүд байгаа. Чиний хүүхэд ингээд ямарчсан удмынхаа тэнгэрийг залаад боссон байна. Тэгээд өмнө барьсан тангарагаараа би хүүгээ явуулмаар байна. Чи миний хүүг босгоод өг гэд хэлж ирсэн аахгүй. Тэгээд би тэр ааваас нь асууж байгаа байхгүй. Энэ нь одоо тэгэхээр дуудагдана гэхээр яана гэсэн үг вэ гэхээр ингээд тоо хоёр ингээд зам дугаасаа тааралтнаа. Тэр үед ингээд ахын дуудаад аваарай гэд. Тэгэхээр одоо ботхоор яг манай аав тэр хүний аав гэхээс илүү одоо яг манай аавын дүрээр манай удмын маань тэнгэр ороод тэр залуугийн аавын дүрээр тухайн хүний удмын тэнгэр нь ороод уулзалж байгаа тэр зүйлийг л би харсан байна гэж сүлд бодож ирсэн. Тэгээ олон талаараа огтлцож тэр залуутай бол уулзж ирсэн. Гэхдээ яг энэ зүйлийг ер нь бол хүлээж авахд айгүй хэцүү хүн байсан. Өөрөө мэддэг юм бэл. Би тэгээд тийм зүс царайтай, тийм характертай, ийм авиртай, өндөр нэм, царайц нэм хүн ороод чиний аав гэд над дээр ирлээ гэж тэгж яхад тэр залуу юм хэлж чадахгүй яг нүдэн цээлгэнжсэн байхгүй. Тэгээд тэр залуугийн аав нас бурхан болцсон байсан. Би мэдээгүй. Тэгээд миний дүрсэлсэн царай болохоор яг аавынхан царай, шаран шин яг аавынх нь юу байсан. Тэгээд тэр залууд итгэл төрж исэн. Тэгээ яг тэр зүйлийн араас яг над дээр нэг 3 4 удаа л ирсэн. Гэхдээ найз нь бол үнэхээр яг энэ цээр дэг ёсонд угаасаа баригдахгүй юм байна. Чадахгүй юм байна. Насаараа ингэж хүнд баригдахгүй ингэж явсан учраас үнэхээр чадахгүй юм байна. Тэгээд яг эргээд уулзах заяа байвал хоёул нэг уулзгалуудыг гэж хилчээлээ явуулчихсан. Тэгээд яг тэр үед би бодоол үнэхээр яг ийм холбоо хамаарал гэж зүйл байгаад дуудагдах зүйл байт юм байна даа л гэж бодчихсан. Гайхалтай тий. Нэг ясандаа өвгдөөцүүд нь эцгүүдийнхэн дүрээр нь зүүдэнд ч орж ирсэн байна. Тэгсэн хамгийн ойрын таньдаг хүнээр. Тэгсэн чинь яг ингээд огтлолцож байсан тий. Гайхалтай. За мэдээж хэрэг олон түүхүүд байдаг. За амд амцсан яриануд байна. Тий. Бөөгийн тухай гайхалтай. Илүү манай нэвтрүүлэг яг бас концепт учраас тий. Мэдээж хэрэг жоохон аимшигын дуу талдаа тий. Тэгэхээр хоёлаа одоо жоохон сүнсний талаар ярилцсанаа. За би асуулт асууна. Дүгнэлтээ сайхан хийгээ яваарай за. Ийм тохиолдол байна. Би бол итгэхэд бас л хэцүү. За аав нэг найз байна. Танил гэдэг үг те. Аав нас бурхан болсон. За тэгээд мэдээж хэрэг бөөгийн шүтлэгтэй өөрийнхөө үзүүлдэг бөөдөр очсон. Би бол мэдээж хэрэг хажуунаас нь дэрэгдээс нь бол хараагүй надад өөрөө ярьж өгсөн. Аавтаа нь уулзуулсан гэж. Ингээд маш товчхон асуулт. Хүний одоо үгсэн
буюу өнгөрсөн хүний сүнсийг улаачийн тусламжтайгаар биед нь оруулж ирж уулцсан гэсэн. Тэгээд бүр яалтчгүй манай аав байсан гэдэг тий. Одоо зөвхөн бит хоёрын мэддэг нууцыг надад ингэж дамжуулж нөгөө захиасаа хилээгүй явсан өнгөрсөн тий. Жохон энэ тохиолдол үнэхээр байдаг юм. Надад бол ингээ үнэхээр гайхалтай санагдаад байгаа байхгүй. Хүсвэл гэсэн үг шүү дээ. Хүсвэл гэсэн үг. Одоо би өөрийнхөө мэддэг хүрээндээ л хариулна гэсэн үг шүү дээ. Ер нь бол байна. Боломжтой. Одоо юу гэж үздэг? Тэр дундаа монголчууд юу гэсэн үг? Газар их дэлхий гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр нэг ёсондоо ээжтэйгээ зүүрлэж үздэг газрыг. Одоо энэ нутаг ус маань, энэ удмын маань уул ус, энэ удмын маань аавын маань тагчээсэн газар гэдээ ингэж үздэг. Хэдэн үеэрээ тагтаг, өвөг дээдсэрээ тэр буурай тойроод нутгаас хэлгээд амьдардаг. Тийм зүйлүүд айгүй их байдаг. Тэгэхээр тухайн газар усаа ээж аав шиг хүндэлж хүмүүс харьцдаг. Миний яг харж ирснээр, бөөлж хараад мэдэрснээр болохоор өөд болсон хүний махан бие газартаа шингэсэнсэн тухайн хүний тэр оюун санаа бодол одоо тэр хүч, уйвц гэдэг зүйл нутагтаа очиж шингэт юм байна гэдгийг би харж ирсэн. За. Одоо инженеэр хэлэх юм бол нэг нутагтаа хүн очиод нэг ингээд уул усандаа өргөл өргөөд аав ээжийнхээ амьдарч исэн газараа очиод нэг суухад нэг дэрэгднийг аав ээж нь байгаа мэт санагдах тэр мэдрэмж. За нэг өвөө эмээгийнхээ буураар очиод нэг суухад өвөө эмээ нь хажууд нь байгаа юм шиг санагдах тэр шархирж байгаа тэр мэдрэмж. За нэг амьдрал нь уруудаа дороотоод үнэхээр хүн ингээд бүтэхгүй юм байна гэж бодож байгаа үедээ нэг нутгаа эргээд очихдоо яг нэг өөрийнхөө удамтайгаа аав ээжтэйгээ өвөө эмээгээс нэг хүч аваад ирж байгаа юм шиг ирдэг тэр мэдрэмж. Би яг эндээс өөр анзаарч ирсэн. Үнэхээр яг ийм зүйл байд юм байна. Үнэхээр энэ зүйл байдаг болоод энэ мэдрэмж гэдэг зүйл хүнд хөглөгдөж үлддэг юм байна гэдгийг анзаарч ирсэн. Тэгээд яг хүний сүнсийг биедээ оруулж уулзуулна гэдэг бол асар том үйл. Яг өөрийн онгод тэнгэрийг өөрийн бие дээрээ залж болох бол бас нэг ондоо. Энэ бол өөрийн бие махбод цуснд байгаа зүйл. Дээнхэд суусан зүйл. Нэг өсөндөө оюун тархинд бидний өвөг дээдсийн мэдээлэл бүхий л зүйлүүд байгаа. Гэхдээ өөр нэг харьяа бус, өөрийн удмын бус цус гэсэн үг шүү дээ. Ондоо нэг цусны зүйлийг өөр дээрээ татаж болох бол асар эрсдэлтэй зүйл. За. Нэг өсөндөө эзэмдүүлээд буцааж гаргаж чадахгүй тохиолдол байдаг. Буцааж гаргаж сураагүй гэсэн үг нэг өсөндөө. Өөрийн онгод тэнгэр бол буудлаа, хэлэх зүйлийг айлдлаа, хоромхон зүрт бүхэл зүйлийг ойлгуулад морддог байж болно. Гэхдээ өөд болсон хүний сүнс гэдэг бол ондоо. Тэр бүхий л айц, тэр буцаж хүүхдтэйгээ уулзмаар байгаа, газартаа үлдмээр байгаа, тэр хорсол, тэр гомдол бүх зүйлүүд нь үлдсэн байгаа гэсэн үг. Тэр ерөнхийдөө бол улаачийн биеийг эзэмдэж үлдэх тэр магадлал маш өндөр гэсэн үг. Туршлага муутай улаач бол нэг өсөндөө биедээ шингээж үлдээчдэг. Нэг өсөндөө. Тэгээд тэр өөдлөчийн сүнс нь өөрийн дагаад иргээд идэх юм. Тойглоод идэх тийм зүйлүүд байдаг. Үнэхээр яг энэ зүйлийг нь хариулаад гаргаад ирсэн газар руу буцаах тэр хариулах тамлахаа үүлийг хийж чаддаг хүн бол буулгаж болж чадна. Нэг өсөндөө оюун санаагаар л холбогдож байгаа зүйл гэсэн үг. Сүнсээр холбогдож биеэ эзэмдүүлэх ийм зүйл бол байна. Тэгэхээр худлаа биш байх боломжтой. Үгүй тэгээ одоо манай тэр одоо танилж надад яах гэж бодлоо хэрэгтэй тий. Наа ч бүр яг аавт уулцсан гэдэг. Би бүр үтлээ уйлаад тэгээд тэр тухайн үед чинь нэг 10 жилийн өмнө бит хутал ирдэг. Тэгээ штэ. Үгүй нэрэн гэсэн яг бит хоёр бүр надад ингээ яг захиас илээ баг ингээ хоолойны өнгөн мөн байсан. Тэгээд бит хоёрын ингээ мэддэг нууцуудыг ингээ надад хэлээ баг чи ирээдүйд ийм их нэртэй болох юм байна. Тухайн үед нь их нэр нь байгаагүй байсан чинь тий. Тэгээ энийг ингээ гоё хайрлж яваараа ийм царайцтай охин байна яваад яг тэр нэрсэн гэдэг. Бүрэн сонирхолтой. Тэ боломжтой. За арай жоохон буцааны хөнгөө юм л байгаа. Энэ миний хувийн асуулт шүү. Надад бас нэг өмнө хүн хэлжсэн амар сонирхолтой санагдаад. Өргөө гэж байгаа тий. Одоо манай улаач нарын маань ингээд хамаагүй газар буухгүй тий. Одоо өөрийн гэсэн ихэнх нь бол яг мэдээч хэрэг сайхан Монгол гэрээ засаад. За тэгэнгүүт авдран дээр нэг сонсч байсан л юм шүү. Унлаг гэдэг байгаад. Одоо ихэнх нөгөө бойлж байгаа айл руу өргөөрөө орохоор артлын нөгөө авдран дээрээ нэг бол морь тий адуу тэмээ тэгэл юм шонкор бүрэгдээ нэг юм сэлбрүүд байгааддаг. Тэгээд би яг гоо зүгээр нөгөө альва зүйлд яг ихтгэл үнэмшилтэй болохоор тэр өөрийн чинь ихтгэл үнэмшил учраас нэг айлд манай нэг бас таньдаг улаач тэр очоод яг нөгөө
бөөгөө буулгаад тэгж яхад нэг юм авдран дээр нь морины сэлбэртэй нэг юм морины юм гоё сэлбэр тавьчихсан. Тэгээд манай найз тэгж хэлсэн түшээ. Одоо ингээд яг бөөлж байгаа чинь хингэрийг ингээд сайн сонсоор амар сайн төвлөр сонсох юм бол тэр уналахын чимээ сонсогддог шүү. Тэгээ надад ягаад ч мэдэхгүй тэр хингэрийг нь үдчих хат нэрэл яг ингээд гэд яг ирээл тэгэл ингээд орж ирээл буудаг шүү дээ. Тэрийн талаар мэдхүү ч байх үү дээ. Одоо тэрний талаар гоё. За ер нь хитснээс гарч байгаа авиа унлаг гэсэн хоёр зүйл байгаа даа шүү дээ. Тий. За энэ дээр болохоор юу? Тухайн тэр тахил дээр байгаа унлаг шүтэн гэж зүйлүүд нь болохоор тухайн онгодын ундаг зүйлүүд нь гэж ер нь бол ихэвчлэн хүмүүс боддог тал байгаа. Хитснээс гарч байгаа чимээ болохоор яг тухайн унлага унаад ирж байгаа юм даа ч гэдэг юм уу. Тэр талаар аягүй их боддог. Гэхдээ яг би яг бас өөр бөөнөртөө уулзаад ондоо хүмүүсээс асуугаад ном судрыг уншаад түүхийг хараад үзэхээр бас яг тийм бас талаар биш юм байна гэдэг бодол сүүл сууж эхэлсэн. Аягүй сүүлд. За унлаг гэд байгаа тэр зүйл дээр тухайн удмын бэлэгдэл шүтэн байж болдог. Одоо тухайн удам морь гэдэг амтныг шүтдэг гэсэн үг. Дээдлж явдаг зүйлэл залдаг. Тийм онгод бас байдаг. Эсвэл тухайн онгодын гаргадаг тэр хүч чадлыг бэлэгдэж тавьдаг зүйл байдаг. Миний анх багшийн юугаар зааж ирснээр болохоор онгодын унлаг гэдэг бол үйл хэрэмгийн зэргийг харуулдаг гэж хэлж ирсэн. За луу унлагтаа бол газар тэнгэрийн үйл хийдэг. Эрх мэдэлтэй. Тэнгэр гэдэг ч юм уу. За бух унлагтаа болохоор илүү одоо давшилж дайрах үйл орж ирдэг. За ямаа унлагтаа болохоор илүү толгой тэнгэрүүдэд орж ирдэг. Нохоо гэдэг нь болохоор өөрөө нохоо гэдэг чинь ямарваа нэг зүйлийг тэнд байна, энд байна гэдгийг харуулж сануулж хэлдэг. Тийм болохоор нэг өсөндөө сэрэмж талтай болоод байна шүү дээ. Тэгэхээр нэг өсөндөө тахилаа хамгаалж мандах тэр амтан гэдэг ч юм уу. Онгод тэнгэр нь бас ингэж болох гээд байгаа зүйлийг сануулж хэлэх тийм онцлог байдаг тэр тэнгэрт гэдэг утгаар харуулдаг. Олон янзаар бас орж ирд юм билээ. Тэгэхээр би бас яг ийм байдаг гэж хэлчихээр бас яг нөгөө өөр хүмүүстэй зөрчилдөх зүйлүүд байж магадгүй бах. Ер нь бол одоо тухайн онгодын одоо шүтэнэл залсан гэсэн үг байна шүү дээ. За хитсний чимээний хувьд гэх юм бол бас янз бүр байдаг. Ам орсон эцээ өөрөө чимээтэй байдаг. Яг ингээд дэлдэн нүртэл юм илүү дотгошоо ордог гэсэн үг. Нэг өсөндөө үүдэн нэгцэн эц гэсэн үг. Сүнсэн бие суусан эц. Тийм учраас дэлдэж байгаа дэлдэн хүний чихэнд гэхээс илүү сүнсэн бие рүү ордог. Тиймдээ нөгөө тайвшрал, зарим хүнд айц, дотор мэдрэгдээд байгаа зүйлүүд шүү дээ энэ чинь. Харагдж байгаа тэр зүйлүүд гэсэн үг. Тэгээ миний хувьд гэх юм бол би багшаага онгод тэнгэрээс яг нөгөө буулгах гээд хитс дэлж яхад болохоор яг нэг юм холоос морьтой хүн яг нэг хулмайж айраг ууч наашаа давхиж морьтой давхиж эсгэрээ уртын дуудуулж байгаагаар. Тэгж сонсогч байсан. Нэг тэнгэрийн хувьд болохоор Баатар хоёыг төмөр нь шажигнж дуурдаг. Нэрхсэн тэр чимээ. Өөр нэг онгодын хувьд болохоор би ясны чимээ амар сонсдог гэсэн. За. Хухаа яс байгаа штэ. Бүр ингээд цайрцсан. Тэр ясыг ингээд нийлүүлээд ингээд багцлаад яс дуургаж байгаа юм шиг сонсогддог. Яг ингээд ясны шархирж байгаа чимээ. Зарим юуных болохоор ингээд хүний ингээд орилж байгаа чимээ. Ам тавьж орилж байгаа. Айц сурсан тэр чимээ. Янз бүрийн чимээ байт юм билээ. Би яг ингээд сонсоод үзэж яхад болохоор бас нэг ийм бас байж болт юм байна. Бас нэг ийм байж болт юм байна гэж бас олон янзаар ер нь сонсч байна. Тэгэхээр энгийн үндсэн сонсох ер нь бүрэн боломжтой. За уучлаарай мэдээч хэрэг мэдгүй учраас сууж байгаа шүү. За. Ягаад хэцэг хингэрэг хоёрыг ингэж нүддэг юм бол би бол хувьдаа бол тэгж бодож байна. За энгийнээр тайлбарлах гад үзэх юм бол тухайн улаач маань hypnotize хийж гин гэж ойлгосон. Нэг өсөндөө өөрийгөө ховсдож байгаа нэг хэлбэр гэж хэлж болох уу? Болно. Ийм давтамжит аваагаар нэгтгэн. Мэдээч хэрэг нөгөө одоо мах бод байгаа шүү дээ. Тэрийг ингэж ховсдож байгаа. Хоёр дахь нь нөгөө өвөгдөөцөө дуудаж байгаа юм гэж ойлгож болох уу? Тий, ер нь бол хоёулаа байж болно. Эхнийх бол мэдээж яг эргэн тойрны чимээ дуулдахгүйгээр дан хитсний чимээгээ сонсч нэг зүйлдээ төвлөрөх зүйл болоод ирж байгаа. Зам татуулах зүйл болдог. За дараагийн зүйл нь болохоор эн чинь хитсний чимээ хитсний арьс гэдэг өөр амьттай байдаг. Амьтны амиар татдаг, хитсэлж татдаг. Нэг өсөндөө нэр санснаас юу гараад вэ? Янз бүрийн амьтан байдаг. За ихэнх хуучин анх яг бүр тэр дээр үедээ харын тэнгэрүүд босохдоо хар ямаа сэтэрл босдог байсан гэж ярьж ирсэн. Хар ямааг сэтэрл босдог. Тэгээд
гурвалжин хэцтэй. Гурвалжин хэцний 3 модоо 3 зүгээс авч өөр ондоо газруудаас авч уцгадаг. Хоёуг зүйлүүдээдсэн өөрөө уралж хийдэг. Энэ зүгээс түүж авах хэрэгтэй гэж хэлдэг. Энэ ингэж авах хэрэгтэй гэж босгодог байсан гэж бол ер нь бол уншиж, харж өөрөө бөөлж мэдэрч исэн. Гэхдээ миний хувьд гэх юм бол хар өхөр, ямаа энэ хоёр байна. За өөр бусад улаач нарын хувьд гэх юм бол бас чон, аргал, янгэр янз бүрийн юмнууд болчихсон надад бол. За мэдээж хэрэг хамгийн гоё энгийнэдээс явж ангууд манай үзэгчдээс ирсэн гоё асуулт байгаа. За бөө гэж яг юунаас үүссэн юм бэ? Бөөгийн эртний хамгийн одоо нэг өгүүлбэрт багтаах юм бол бөөгийн хамгийн анхны түүх нь юу юм бэ? Асуулт. Одоо хүн болгон яг энэ бөөгийн түүх гэхээр янз бүрээр ярьдаг байх. Гэхдээ миний мэдэрч би яг сүүлд өөрөө ойлгоод яг энэ л юм бэ гэж яг миний харсан зүйл их юм бол ер нь бол их хүрийн холбоо. Хүн ээжтэйгээ холбогдож байгаа тэр холбооноос анх яг тэр далдын сүнслэг зүйл яг анх гарч ирсэн байна гэж би бол өөрөө ойлгосон. За энэ дан ганц хүн гэхгүй ан амьтан дээр ч ялгаагүй гэсэн үг. Ан амьтанд яг ингээд яаж төрхийг заадаггүй, яаж хүүхдээ өсөхийг заадаггүй, гэхдээ байгалийн жамаараа өөрөө тэгээд тэрийгэ тестний хээлэн алдуулахгүй бариад гаргаж бойжуулаад нас бий гүйцүүлээд ингээд байгальд нь гаргаад байдаг. Энэ өөрөө далдын зөн совин өнөө 6 дахь метр хүн. Тэгэхээр их хүн гэдэг бол яг хүүхдээ тээж явах үедээ бүхий л зүйл ямар ч зүйл болсон анхаарал нь хүүхд дээр л очино. Бүх зүйлээрээ. За хүүхдээ ийлж имэрж гин. Өнөө нөгөө хүрх метр хүн. За хүүхдийнхаа чимээг сонсох гэж оролдож ярилцж гин сонсох. За хөвлийг ицээ харж гин өнөө харах зүйл. Үнэр авч гин хүүхдээ үнэрлж гин гэдэг ч юм уу. За өнөө сүүний амт байж болно. За энэ зүйлүүдээр ингээд мэдрэгдэх тэрэнгууд өнөө 6 дахь метр хүүхдээ зүйлээр хөглөдөж эхэлдэг. Нэг ёсондоо өөрийн сүнснээс дахиж сүнсэн бие тасалж гаргадаг гэсэн. Амнаас ам унагадаг, цуснаас цус, яснаас яс унагадаг. Нэг ёсондоо их хүн гэдэг бол биеэ хувааж мэдлүүлдэг. Өөрийгөө дахиж хуваадаг. Тэндээс ам унгаж бойжуулдаг тэр зүйл. Тэгэхээр хүүхэд нь хаана явж гин, юу хийх гээд байна гэдгийг нэг ярилцаагүй мөртөл их хүн мэдсэн байдаг шүү дээ. За миний хүнийг болохгүй юм хийх гээд нь яах гээд байна. За миний хүнийг буруу замаар явах гээд байна да гэдэг ч юм уу. Ээжийн зөн совин гэдэг зүйл асар том зүйл гэдэг шүү дээ. Яг энтэй адилхан эрт үеэсээ л их хүн гэж байсан, үр хүүхэд гэж байсан. Тиймээс минийхаар бол их үрийн холбоо гэдэг зүйлээс анх энэ далдын зөн совин гэдэг зүйл илүү хүчтэй хөглөгдөж ингэж орж ирсэн болов уу гэж боддتي. За монголчуудын хувьд гэх юм бол газар усаа ээж аав шиг хүндэлдэг. Ер нь бол за их хүн гэдэг бол одоо ам унгахтаа газар шорооносоо гуйдаг. Уснараа ундаалдаг, өвсийг иддэг. За өвсийг идсэн малаа идэж гин. Энэ нэсэндээ байгалаараа тижээгдэж байгаа. Тэгэхээр энэ дотор хөвлийн дотор байгаль бойжж байгаа. Тэгэхээр энэ бас байгалаас унгаж авч байгаа бас нэг зүйл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр хоёр ээжтэй байна шүү дээ. Нэг нь байгаль нь өнөөх нь өөрийнх нь ээж гэдэг. Байгаль ээж, хүн ээж гэдэг хоёр ээжтэй гэсэн хүн. Тэгэхээр энэ хоёрын хоорондох сүнслэг холбоо гэж маш том зүйл байгаа. За өөрийн ээж гэж нэг зүйлтэйгээ холбогдох сүнсэн биений зүйл байна гэсэн үг. Энэ арга талын зүйл. За далдын тэр өнөө хий биетэй ээж байгаль гэж зүйл байгаа. Энтэй холбогдох өнөө бас бэлэг талын зүйл. Арга бэлэг хоёр хосолдог гэсэн үг. Энэ хоёр нэгдчихэд нэг сүнсэн бий болдог. Тэгэхээр арга бэлгээр тогтдог хүүхэд ер нь бол. Тэгэхээр яагаад ч юм ингээд нэг юм их хүн айгаад ирэхдээ байглаасаа гуйдаг. Миний хүүхдийг битгий эндүүлээрээ. Битгий ингээд алдуулчаарай. За хүүхэд нь хол газар явлаа гэхэд ээж нь байглаасаа гуйд сүүгээ өргөдөг. Байгаль газар шороо гэдэг өөрөө сүү амтлагыг үүсдэг гэдэг юм байлээ. Эхийн сүгээр цангадаг гэдэг. Тэгээд хүүхдээ сайн явуулахын тулд их хүн өөрийнхөө сүүгээр өргөл өргөдөг ч юм уу. Амтны сүгээр өргөл өргөдөг. Гэхдээ өргөл өргөхдөө мал амтнаасаа гуйж авах мэдээж. Эвлэгж үр хүүхдийн гадлаа ингэж өргөл барьсан гэж өрөх гэж байгаа учраас ингэж хар буруу санал өгөөрэй гэдэг ч. Мал амт хүртэл сүүгээ хармалдаг. Их хүнээс очоод нэг хин дуртай сүүгээ саагаад авчвал энэ нилээж уурлна хүүхдээ өгөх гэжсэн зүйл. Тэгэхээр ялгаагүй өхөр тугал хүртэл тийм байгаа. Тэгэхээр энэ одоо нөгөө байглаасаа гуйх хүүхдээ ингэж байгальдаа ингээрээ тэгээрээ байгаль нь хатуу догшин гэд. Эрт үед бол угаасаа хамгийн хүчтэй зүйл байгаль байсан. Бороо орох нь мэддэхгүй, хаянга цахилах нь мэддэхгүй, газар хагарах нь мэддэхгүй, хаанаас ан амтан гарч ирэх нь хинч мэддэхгүй. Хамгийн том айх, айц, шүтэг шүтлэг бол байгаль байсан. Нэг өсөнд айх зүйл, хамгийн дээдэлдэг зүйл нь байгаль учраас түүнээс аргадаж гуйдаг. Энэ холбоо хамаарлаас л анх энэ далдын зөн совин гэдэг зүйлс суусан баг.
Тиймээс мэдээж ингээд энэ зүйлүүд удмаас удам өвгөөс өвгөд дамжиж явна. Тэгээд ирэнгууд за нэг мал нь алга боллоо гэхэд хүүхэд нь за нэг энэ зүг рүү явсан болов уу гэж өөрөө байгалийнхаа чулуугаар мэрэгтүүлэх тавиад зүгээ гаргаад явах. Ийшээ орсон болов гэхээр байгалаа нэг шинжиж хараад ингээд зүн совонгороо тэр хүн бас өнөө яриад байгаа мэдрэхүү тулгаж хараад өнөө яг зүн совонгороо харж байна. Ингээд буцаагаад бас байгаль хариулах зүйл байна. Энэ юм байдаг, тийм байдаг гэд. Энэ холбоо хамаарлаас анх энэ яг ингэж байгальтай холбогдох. Нэг өсөндөө хамгийн анхны бөөгийн үүсэлэх юм бол байгалийн хар хүчтэй холбогдох. Байгаль өөр амьтай. Яагаад гэх юм бол бид нар идээд амьд байгаад байна. Тэгэхээр энэ байгаль өөр амьтай зүйл байгаад байна шүү дээ. Ам өгөөд байна биднэрт. Ээж хүн өөрөөсөө яг нэг ам буулгаж хүүхд гаргадаг шиг байгалаас бас ам бид нар аваад амьд байгаад байна. Тэгэхээр байгаль бас амьтай гэдэг шиг байгальд бас хүний мэдхгүй далдын хар хүч гэж зүйл байдаг. Маш догшин. Энэ нь одоо нөгөө яриад байгаа хүмүүс одоо лус савдаг гэж хэлээд байдаг тэр зүйл гэсэн үг. Тэгэхээр энэ бол газар усанд л байдаг хамгийн хатуу зүйлүүд гэсэн үг. Тэгэхээр байгалаа аргадаж явах. За байгаль маань догшин юм байна. Гэр бүлээ ингэж бүтэн байлгах нь л байгалаа аргадах юм байна. За угаасаа хүний жам гэдэг байгаль дээр ингэж аргадаж амьдрах ёстой юм байна гэдэг зүйлүүдийг өвөг дээдс нь харж үлдэхдээ хүүхдүүдэд өвлүүлж үлдэнэ. За миний хүү байгаль гэдэг бол догшин. За эцэгний гомдооход ингэж ийсэн гэдэг зүйл дахиад цаашаа хэдэн үе явах хутал хүүхдүүд суугаад үлдэн штэ. За байгаль догширдог, ингэдэг тэгдэг болохгүй гэдэг зүйл энэ өвлөгдөж, өв соёл гэдэг зүйл хөвлөгдөж ирээд энэ зүйлийн араас л яг энэ далдын зүйл гарч ирсэн болов уу гэж миний хувьд бол боддتي. Машингинээр бол хүндрэлттэй үүссэн цагаас хойш өнөө хүртэл гэсэн үг шүү дээ. Холбоо энэ хүн ер нь хизээнээс хаанаас үүсснийг тэгэл яг тодорхой нэг зүйл байхгүй. Homo sapiens гэж эсвэл тэгэл илүү шашинлаг болгож чинь гэдэг ч юм уу. Тэгтээ бүгд эцсийн эцэст бүгднгийнх нь нэг зорилго байгаль ихтлэхтэйгээ шүтэлцээ холбоотой байдаг. Тийм. Одоо яг энэ яг миний яг нэг хэлмээр байгаа зүйл үүдээ. Одоо яг хүмүүс байгаль дээр амьдрах, жам ёсоор амьдрах гэж ярьдэн шүү дээ. Жам ёсоор амьдрах зүйлээ болоод жам бус амьдралыг сонгосон хатуу том зүйл хийсэн. Нэг ёсондоо байгалаа ашиглаж эхэлсэн. Өмнө нь бол хүмүүс байгаль төвтэй байсан учраас байгальтай мөрөгдөг, байгалаа дээдэлдэг. Нэг ёсондоо хамгийн том зүйл нь байгаль нь өөрөө байсан бол одоо буцаагаад энэ гадны Европын соёлоор байгаль гэдэг бол бидэнд ашиглагдах гэж ирсэн зүйл. Модын хөрөөд, газрын ух, усын ав, мал амьтны нал энэ бол биднэрт өгсөн бэлэг гэж үздэг бол бидний өвөг дээдс бол эсэргээр байгалыг бол хүндлэх ёстой. Бид нар энд ингээд төрхөн амьдрал зур өнгөрөөд амьдарч байгаа энэ зүйл гэдгээр хардаг. Гэхдээ яг энэ жам бусын энэ зүйл рүү яг одоо яг хүмүүс ороод байгаа учраас л энэ далдын тэр уул усны нэхэл, догшрол, хараал гэдэг зүйл гарч ирээд байгаа гэсэн үг. Хэрвээ яг хүмүүс яг байгаль дээр жам ёсоор амьдарч исэн бол энэ далдын зүйл үүсэхгүй. Хүмүүс өөрсдөө жам бус амьдралыг сонгож энэ нийгэмд орж ирсэн. Нийгэм гэдэг нь бас одоо яг л ялгаагүй шашинтай адилхан хүмүүс нэг зүйлд итгэж гин, нэг зүйл дээдлэх зүйлтэй туг байна. За нэг зүйлийн доор хамааралтай болж нэг бүлэг хүмүүс явж байгаа энэ зүйл. Энэ нь өөрөө байгалаас жам бусаар амьдрья гэд гараад ирсэн нийгмийн бүрэлдэхүүн гэсэн үг. Үүнээс үүдээд хүмүүс байгалаасаа холдсноос болж хүмүүсийн хувьд асар их өөрчлөлтүүд гарч ирж байна. Нэгт хүний амь гэдэг зүйл маш хэврэг болж байна. Хүн байгаль дээр ихтэй хүчтэй байсан, дархлаа өндөр, барагтаа бол өвчин авдаггүй, өвдөөд идэггүй, шарх авсан бол буцаад хурдан идэгдэг. Одоо хүн нэг өвдөөд нэг ханаад хүртэл өгчих гээд идэг тийм хатуу цаг болсон байна шүү дээ. Нэг зүйлэн зүсгэгдэхэд хэдэн 7 хоног өвдөж явдаг. Нэг толгой өвдөхөд хамаг амьдрал нь сүрж байгаа юм шиг болох бие султай болсон байна нэгт. За тэр байгаль дээр гүүж хараагаад ирэхээр хүний яс, энэ мах, цус гэдэг зүйлүүд чангарч ирдэг. Нэг өсөндөө ам бөхтэй болох. Гэтэл одоо бидний хувьд хөдөлгөөн гэдэг зүйл байхгүй болсон. Маш бага. Амтын шинжээ алдаж эхэлж байгаа. Байгалаасаа дэндүү алдсан. Амтын шинжээ алдаж ингэж ирж байгаа учраас хүмүүсийн сэтгэл зүй бас маш өөр эргэж байна. Нэг ёсондоо байгаль дээр одоо хөдөө гадаа эмээ өвд дээр өссөн хүүхдийн зан гараш ямар байдаг вэ? Шаал өрөөдөг. Зөөлөн, дөлгөөхөн хүний үг авдаг, ингэж болохгүй, тэгж болохгүй юмыг хайрладаг хүн байдаг шүү дээ. Хайрладаг. Мал амьтныг хайрладаг, ээж аваа хайрладаг. Гэтэл энэ нийгэм гэдэг зүйлд хүүхдүүдийг өсгөж яг ийм хан хэрэм шиг ийм зүйл үүсгэснээрээ одоо яг энэ нийгэмд яг энэ цаг үед маш догшин хайрлах зүйлгүй, үнэт зүйлгүй яг тийм дахиад нэг үе гарч ирж байна. Энэ одоо яг хүмүүсийн хийсэн сонголтын буруу үйл агаас л болж бидний хийсэн сонголтоос болж л одоо энэ нийгэм гарч ирж байгаа гэсэн. Ямар ч хүнд одоо за ямар ч ажил хийжсэн ба энийг орхиод зүгээр нэг байгальд очиод сайхан
нэг мал амтнд хичээгээд уснасаа уугаад байгальтаа нэг зүгээр сэтгэл амар амьдрмаар байна гэдэг бодол бүх хүнд байдаг шүү дээ. За нэг ажил нь биш тэрхээ зүгээр нэг байгальтаа очиод амьдрч маар сайхан аялмаар байна, зун хөдөөгөө даммаар байна гэдэг. Энэ өнөө яг тэр хүний сүнсний дуудлагын дуудаад байгаа. Жам ёсоор амьдраа миний хөө. Байгальтаа ир. Элдвийн зүйл битгий санаа зов гэдэг. Тэгэхээр энэ одоо хүмүүс энэ эргүүлсэн зүйлээс болоод сэтгэл зүйн маш их асуудлууд гарч ирж байна. Зохиомл маш их өвчнүүд гарч ирж байна. Энэ өөрөө энэ нийгмийг маш хатуу болгож байна. Энэ хүчгүй ингэж хатуу болгосон зүйлээс хүмүүс маш их айцтай яаж чадахгүй болж байгаа учраас энэ шашин гэдэг зүйл түүнийг дагаад маш хүчтэй болж байна. Нэг ясандаа тэр хүн юу ч хийж чадахгүй шүү дээ. Тиймээс хүч хайгаад байна. Тиймээс шашин гэдэг зүйлийг шүтэх юм бол би чадах байхаа гэдэг хүчтэй болсон юм шиг тийм. Зарим талаараа хүн бас энэ байгалийн зүйлэнд дутагдаад ирэхдээ би хаана ороох юм харагдах зүйл бас байд. Жам бусаар яваад шүү дээ энэ хүн. Нийгмийн нэг амьдралд ороод. Тэгэхээр бас миний яг хувийн зүгээс гэх юм бол аль болох хүүхдээ ч юм уу, гэр бүлээ ч юм уу байгальтайгаа ойр байлгаад хүнийг хайрлах тэр сэтгэхүй, нэгнийгээ хүндлэх тэр зүйл, байгалийн жам ёсны амьдралын тэр амьтны тэр шинж гэсэн үг нэг ясандаа. Хүн ялгаагүй л амьтан шүү дээ. Мал өхөр ялгаагүй амьтан. Бид нэр бүгд амьдарч байгаа. Гэхдээ энэ дэр хүн гэж зааг үсгээд тэрийг бас дорд үзээд байх бол муухай. Тэгэхээр яг ялгаагүй амьтан учраас байгальтайгаа ингэж амьдардаг гэдэг зүйлээрээ байгаль руугаа ирлүү ойр байлгаасаа л гэж миний хувьд бол хүсэж байна. Тэгэхгүй болохоор одоогийн нийгэмд бол хүн болгонд л уйлмаар байгаа. Хүн болгонд бачимдсан, хэн нэгэнд гомдсон, хэн нэгнээс болж ажил нь бүтлгүүцсэн маш их асуудлууд байдаг. Энэ бол одоо зохиомл зүйл гэсэн үг. Бид нар өөрсдөө нэг хий зүйл гаргаж ирээд түүндээ автаал өөрийгөө нэг торон дотор хориол насаараа энэ зүйл зовх хэвээр юм шиг ингэж барьж байгаа. Бас одоогийн нэг том эмгэнэл юм болов уу гэж миний яг үүднээс л харж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагаар Horse Motors Автоэкспо хамтран ажиллаж байна. Герман, Япон, Хятад автомашинуудыг та хамгийн гол нь нэг дор цогцолсон буюу авто тээврийн үндэсний төв, нотариат, оншилгоо, банк бус санхүүгийн байгууллага, кофе шоп, хоолны газар гэх мэтчлэн бүх зүйл нь нэг дороо цогцолсон Монголын хамгийн том автомашины их дэлгүүр хамтран ажиллаж байна. За, мэдээч хэрэг ойлгомжтой тий. Мэдээч хэрэг яг бөөгийн шүтлэг талаасаа тэр бөөгийн онгоц өхөөс биеинд яаж орж ирээд байгаа юм, яаж холбогдоод байгаа юм анхны үүслэх юм бол нэрэл тийм юм. Нэрэл бид нар анх одоо байгаль ихтэл хитэйгээ бүгд шүтэлцээ холбоотой байсан. Энэ маань явсаар байгаа нийгэмшээд энийгээ умартаад за тэгээд нэг ажил үйлс нь бүтэхгүй нэг л их стрессцэн хүмүүс явааддаг. Тэгэхээр одоо хоёлаа дүгнээ хэлэхээр бөө гэдэг бол мэдээч хэрэг тэнгэр буюу газар ихтэл хитэйгээ холбогдож байгаа шүтэлцээ буюу залуучуудаа тий ядаж үр хөвгттэй байгаа одоо бидний үеийн залуучууд үр хөвгттэй ядаж одооноос ахуулаад энэ байгаль ихтэл хитэйгээ гоё шүтэлцээ холбоотой байгальд нь дагуулчихад ийм учиртай ингээд нэг яриад өгчдөг юмгүй гэж тий. Би одоо ингээд онгодоо буулгахтаа сонстой ярьцж байна. Тэнд нэг хевлийдээ хүүхэд тээсэн их хүн гэдэг бол бас тэр хүүхдтэйгээ сонстой холбогдно гэл. Тэгэхээр анхны үсэл бол мэдээж л энэс л ах гэж бодож байна. Нэрэл тийм шүү те ээж нар маань тэгэл чаавс хүүхдээ ингээл нөгөө өөр хичээл тэр нэрэл 6 дахь метр хүүгээрээ мэдрээл. За чи нэг болохгүй нөхдөдтэй нийлэдэж шүү чи нэг ингэх гэдэг шүү. Дандаа мэдэрч идэг те. Тэр яг шүтмээр байвал янз бүрийн шашин шүтлэг хүн гэхээс илүү миний хувьд л ээжигээ шүтэж бол хамаагүй л дээр авах гэж бодож байна. За мэдээч хэрэг манай нэвтрүүлгийн нэг концепт байгаа. Төрөний ярьсан зүйлээс чинь нэг зүйлийг иш татаж асуумаар байна гэж. За яс ингээд дуургадаг гэт манай үзэгчдэд гэсэн тухайн үед нь би ягаа өнгөрөөснийг одоо ойлгож байл би асууж байгаа шүү. За энэний талаар нэг бусдын ч яг өөр онцлогтой хамгийн эвгүй санагдсан юм яснууд дуурдаг. Энэ ямар төрлийн бөө юм бэ? Тэр үний хувьд болохоор манай багш гэдэг. Тухайн үед мэдээж л би бүх юмаа залгуулаад миний хувьд бол хамгийн мэдлэг чадвартай тэр хүнээс суралцах хэрэгтэй гэсэн юм маань бол тэр хүн байсан. Тэгээд яг хамгийн анх гэх юм бол би яг нөгөө өмнө ярьжсэн нөгөө хэцний чимээ айгүй анх сонсоод байдаг байсан гэд. Тэр үед яг тэр ясны чимээг сонсч ирсэн. Би тэгээд тухайн тэнгэртэй бас яг золгож үзээгүй. Тэгээд тэгж ярьж яхад болохоор манай багшийн тэнгэр болохоор эрлэгийн хатуу үлтэй гэж ярьж ирсэн. За ер нь бол хар үлтэй гэсэн үг. Догшин үлтэй. Тэгээд буудаг тэнгэр нь болохоор ингээд хуйган дээр айгүй их ясан идлүүттэй ар нуруугаараа хоёр гараараа гэд. Тэгээд яг нөгөө дилддэг тойр нь яг хүний чөмөг байх хэрэгтэй гэд. Тэгж ярьж ирсэн.
Тэгээд яг нөгөө ихэнх үедээ болохоор яг багшийг бөөлүүлэхдээ болохоор модон хицээр нь модон тойроор нь бөөлүүлээд хүч суугаад энэ үүлийг барьж чадах үед нь хүний чөмөг болохоор гэж хэлж ирсэн юм билээ. Тэгээ яг нэг үүлэн дээр би тухайн үедээ ч яг нөгөө бас яг нөгөө яс мас ийм тийм мэдэхгүй яг залуу байсан. Тэгээд яг үүлэн дээр намайг багш дуудаад яг энэ хатагтай маа бат галын дээр гэдэг авчиж тавьчих гээд. Тэгээ би мэдэхгүй аваачаал. Айгүй хөнгөх юм багшаа гэл. Барьж аваачаал яг тавьж ирсэн. Тэгэл яг тавьж яхад багш болохоор за миний хүн наата задлчих гэл. Тэгээд би өөрөө ч мэдэхгүй тэгэл яг ингээл хадгийн задлж ирсэн яг хүний гавл ясаас. Тэгэл яг хүн харцгаар чи амар айд юм билээ. Тэгэл яг гарч чичрээ салгалцсан. Тэгээ яг чичирж яхад яг доор нь ингээд яг тэр гавлынхан доор хамаа үзэн байсныг мэдээгүй. Тэгээ яг миний нөгөө алхан дээр унаад. Тэгээ яг тухайн үед яг золтол яг багшийн зөвлөө унгаа чагалчихгүй тэгэл айгаалыг тавьчихсан. Тэгэл сүүлд наа яг ингээд үүлэн юм хатуу юутай байсан юм байна. Тэгээ хитснээс нь би яг тийм ч юм сонсч ирсэн юм байна да. Бас юм гэдэг учиртай байд юм байна да л гэж ойлгочихсон. Хатуу үлтэй гэхээр мэдээч хэрэг яг болохгүй юм ярьж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ хүний яс эд хэрэглэлүүдийг хар үйл гэхээр илүү одоо би зүгээр хар ухаанаар ингээ ойлгох гэдэг байгаа байхгүй альбин тэрэн ч юм уу тийм юм илүү одоо хөөх чадвартай гэсэн үг үү? Тийм. Бөө хүн гэдэг чи одоо хар цагааныг холилдуулж барьж иж л яг бөө хүн болно. Дан ганц сүү өргөө цайхныг санаад бас яг тэр үл гарахгүй. Бас нэг арга зал хатуу ухаан зал мэх тэр үнд байх хэрэгтэй. Тэгэхээр бас альбин тэрэн гэдэг зүйлүүдтэй хүссэн үсээгөө холбогдсон угаасаа хар зүйл угаасаа л эргэлдэнэ. Тэгэхээр яг багшийн чадвар суугаад хүч ахиад ирэх тусмаа илүү тэр хүчтэй зүйлүүдтэй тэмцэлдэх тэр зүйлийг барих одоо жишээ нь хүний биед орсон зүйлийг гаргаж авах ч юм уу. Энэ зүйл үүлүүд нь илүү давмгай багш дуудагдсан байсан үед л яг энэ эд зүйлүүд нь орж ирсэн болов уу гэж би ойлгосон. Илүү нөгөө ойр барина гэсэн үг. Энд биед орсон сүнсийг нэг ямааны ясаар нэг хоньны ясаар үхрийн ясаар барих нэг ондоо гэтэл яг адилхан сүнс хүний сүнс шингэжсэн энерги таарах тэр яс гэдэг барихад бас нэг ондоо. Тийм. Гэтэ яг энийг бас яг хамаагүй бас яг улаач нар одоо шинэ босч байгаа ч юм уу яг ухраасаа ойлгоогүй хүмүүс бол яг энэ хүний яс эд зүйл гэдэг зүйл рүү ер нь их бити ойртой л гэж хэлмээр байна. Маш хатуу зүйл буцаагаад нэхэлтэй байдаг. Хариулж чадах тэр хүчтэй болох юм яриад байна. Нүү болохгүй юм яриад байна гэж тийм. Яг хоо зөвхөн сонирхолтой. Ийм юм бас байдаг юм байна шүү. Тийм хуучиндаа ч угаасаа яг энэ одоо яг энэ манай бөөгийн энэ зан үйл тэр дундаа шарын шашин чилгаагүй хүний ясаар исэн эд зүйлүүд эд үлгийн зүйлүүд аягүй холддог. Одоо 18 настай онгой охины чөмгөр хийсэн эд зүйлүүдээр царм гаргаж дуудаж хамгийн ариун гэсэн тэр сүнсээр өрхтөж одоо далдын зүйлтэй холбогдох барих ч юм уу. Хүний гавлаар үйл хийдэг лам. Гавланд нь янз бүрийн тан хадгалах ч юм уу. Ясаар нь мэрэг төлөг тавих ч юм. Хариулах зүйл гээд энэ дан ялгаагүй бөөгийн одоо эрт үед байсан зүйлд ашиглагддаг байсан зүйлүүдс энэ лам, шарын шашин гэдэг энэ зүйлүүдтэй ч бас ингээд уусч ороод яг одоо ч яг түүхийн улбаатай яг эд үлгийн зүйлүүд нь түүхийн музейд хүртэл хадгалаастай байгаа. Тэгэхээр энийг бол манай улаач нар бол сайн мэдэх байхаа л гэж миний бодож байна. Манай үзэгчдээс ирсэн нэг асуулт байгаа. Тэрийг саяны ярьсан зүйлтэй нь уялдуулаад асууч. Бөөгийн шүтлэг ямарваа нэгэн өөр одоо шашинтай харшлах юм байдгүй. Аль эсвэл нийлсэн тохиолдлууд байдгүй гэж. Миний зүгээр яг сонсч яснаар алдартай гоё зохиол байна л та. Би айгуу дуртай Гүртэн гэж зохиол. Гүртэн гэдэг маань ямар хүн бэ гэхээр би нэг өмнө нь орг өртөж ярьж байлаагүй нөгөө бөөгийн шүтлэг, шарын шашин хоёрыг ингээд аль альныг одоо эзэмшсэн. Тэгээ харахад юм бөөгийнч зан үйл хийгээд байдаг. Эсвэл одоо тарим ном судрын хүчээр ч ингээл байдаг. Тэгээ яг тухайн тэр зохиол дээр ч гэсэн мэдээж хэрэг өөрөө чи ярьсан үнэлэлтэй юмнаас иш авч ингэж нөгөө саяны нөгөө хэлсэн шүү дээ. Охины сүнс юу яс чумаг мумаг гээл тэр нэр нь гардаг байхгүй. Ямарваа нэгэн хүний итгэл үнэмшлийн зүйл бол зөрчилдөх зүйлүүд бол байдаг. Түүнээс хойш одоо хүртэл дайн дайчин гэдэг зүйл одоо хүртэл болж л маргалцаар л байгаа сэдв. Мөнхийн сэдв гэсэн үг. Гэхдээ яг энэ бөөгийн зан үйл гэдэг зүйл бол яг энэ өв соёл тээгж байгаа энэ зүйл бол бусад зүйлүүдтэй бол нэг миний хаар бол нэг харьцаад ах зүйлүүд бол байхгүй. Тий. Одоо миний найзууд донд христийн шүтлэгтэй хүмүүс байгаа. Яг удмаараа лам шүтсэн хүмүүс байгаа.
ямар ч төлөвгүй өөрийгөө бодоод явдаг ч хүмүүс байгаа. Гэтэ би яг тэр хүмүүст бол нэг зөрчилдөөд, хагаралдаад, найзуудтайгаа муухталцаад байсан юм бол байхгүй. Аль аль талаас нь л нэгэнтэйгээ ойлголцоод ийм байт юм байна гэж суралцаал явж байгаа. Тэгэхээр тухайн яг зүйлийг суулгаж явж байгаа хүнээсээ л болох байх гэж миний хувьд бол бодож байна. Энэ дээр бол нэг хагаралдаадах юм бол байхгүй. Уусаж орсон зүйлийн хувьд гэх юм бол одоо манай түүхийн бичээсүүд дээр ч байгаа дөө. Одоо энэ шарын шашинтай холбогдож орж ирээд одоо шарын буу, улааны буу гэж салж авсан гэд. Миний мэдхээр бол номтой буу, номгүй буу гэж бол мэднэ. Номтой буу гэдэг нь болохоор энэ ламын эрдэм, судар, шаштар энэ зүйлээ суралцсан. Гэхдээ бас бөөгийн зан үйлээ хийдэг. Энэ номтой буу. Номгүй буу гэдэг нь болохоор яг энэ байгалийн хар хүчээр үйлээж байгаа тэр бүү гэлээд байгаа. Тэгэхээр холилдох зүйлүүд байдаг. Холилдохдоо энэ зан үлийн эд үлгийн зүйлүүд холилдсон. Одоо энэ лам нар маань чулуу татаж мэрэг тавьдаг, гал тахидаг, хүний заяа төөрөг засдаг, дууддаг, далладаг зүйл. Угандаа бол энэ хүний ухамсарын түвшинд итгэл үнэмшлийн зүйл байгаад байгаа зүйл байхгүй юу? Уулна. Итгэл үнэмшлийн зүйл нэг ёсондоо сэтгхүүн зүйлээр ингэж энэ ном судар гэдэг юм чинь анх гарч ирээд ингэ явж байгаа зүйл. Гэхдээ яг энэ зан үлийн эд үлгийн зүйл рүү орохдоо айгүй нэг тийм шидийн увдс, далдын хүчтэй холбогдож ирэхдээ илүү хүч авсан болов уу гэж ойлгосон миний хувьд бол. Гэхдээ би бол яг тийм шарын бөөтөө бол уулзчихсан, номтой бөөтөө. Хэдэн үг бол солилцчихсан. Гэхдээ яг таг юм нь бол сайн асууж бол үзээгүй. Ямар ч байсан байдаг тийм. Байхын хувьд бол байдаг. За нэг ийм асуулт байгаа даа. Би нэг үзэгчтэйгээ л асуултыг асуугаад байгаа шүү. За би асуугаагүй шүү гэж. Заяаны ханийн тэнгэр дуудах. За бараг л нэг за худлаа ирсэн сони эргүүлэхээр ханийн тэнгэр дуудана гэж. Энэ одоо мэдээч хэрэг нэг их нэртэй нөхөртэй болохгүй байгаа хүнийг л их нэртэй нөхөртэй болгоно гэсэн үг. Манай бөөнөр тим ер нь зам үл хийд юм уу? Энэ ер нь байх боломжтой зүйл юм. Байдаг. Юу гэж үтэй. Удам ухсаа өвөг дээцэн гэсэн үг шүү дээ. Тэр хүн одоо эмэгтэй хүн ч юм уу, ээж хүнээ ч юм уу, их хүнийг асар ихэр гомдоосон. Тэгээд эмэгтэй хүн буцаагаад үс сансан. Энэ удам цаашлахтаа хатан бэр энэ хүнгүй байгаарай. Эсвэл удамд нь ахиж эмэгтэй хүн битгий төрөөрэй. Тооны тослох тэр хүн битгий байгаарай гэж хараагаад эннээс болоод үнэхээр гэр бүлтэй болж чадахгүй болсон ч үнэхээр бүтэхгүй салаад идэх тийм хүмүүс бол байдаг. Нэг ёсондоо ханийн тэнгэр гэдэг зүйлийг төөрүүлсэн гэсэн үг. Заяа тавилангийн төөрүүлсэн. Удмаар нь хараасан. Ийм зүйлтэй бол би бол таарч ирсэн. За хүчтэй зүйлүүд бол байдаг. Гэхдээ одоо яг нийгэмд дийлэнх байгаа зүйл нэг юм бол залуучуудын хувьд өөрсдийн ухамсарын хувьд хүнтэй харьцаж чаддгүй, өөрийн буруугаа ойлгодгүй, адаглаад нэг үг сонсч чаддгүй. За нэг гэрт орлоо гэхэд өөрийн байр суурь тэр чи одоо нэг өрх гэрийн тэргүүн болж байна да. Өнөө талд нь хатан байна да. Гэтэл тэр гэрт эр хүний орон зай болоод, эцэг хүний орон зай болоод өөрийн үүрэг тэр зүйлийг хийж чадахгүй тэрнээсээ зүхтаж яваад ийм байдлаасаа болоод хүнтэй сууж чадахгүй хүн байгаа. Энэ бол өөрийн л асуудал гэсэн. Өөрөөсөө л ойлголт тийм. Өөрөөсөө л ойлголт. Энэ хүнд бол ханийн тэнгэр дуудах бол угаасаа утгагүй зүйл. Угаасаа байгаа зүйлээ өөрөө гомдоож явуулаад байгаа. Өөрөө ирсэн тэр зүйлийг хүлээж авахгүй өөрөө буцаагаад байгаа тэр зүйл. Үнэхээр далдаас нь ороогоод үнэхээр болохгүй байгаа тийм зүйлүүд бол байдаг. Энэ зүйлүүд дээр бол би яг нэг удаа бол үйл бол хийж исэн. Гэхдээ тэр хүн маань бол одоо гэргийтэй хамт байгаа. Хатантайгаа гэсэн үг. Тэгэхээр надад эргэтэн ирсэн байна шүү дээ. Хатантай болсон. Ямар ч сан одоо нэг хүүхэдтэй гэр бүл нь бол тогтун явж байна. Гэтэ цаашдаа яахыг бол би мэдэхгүй. Тэгэхээр чи одоо өөр төр чи ирсэн эрэгтэй хүн маань өмнөх нөгөө удамаасаа ч юм уу хараагдсан байхын одоо би нэг юм гэмтэр мөрж байгаа шиг ярих гэдэг олж тогтоогоод тэрийг аргадаад үйлийг хийсэн гэсэн үг байна тийм. Энэ хүний хувьд болохоор юу? Удам гэхээс энэ өөрөөс болсон. Өмнө үерхчихсэн эмэгтэй хүн асар ихэр гомдоосон. Дэндүү их гомдоосон мөр. Маш их. Тэр гомдоосон тэр гомдол тэр цөхрлөн тэр эмэгтэй хүн өөрөө энэ эрэгтэй хүнээ зүхэж хараах зүйл болсон. Тэгээд хараасан тэр хараал гэдэг тэр зүйл тойрж ирэхдээ тэр хүний заяа тавилангийн төөрүүлжсэн. Энэ зүйлийг л би хэлээд яг ийм зүйл байгаа юм байна. Танд өөр чинь яг зориг байдаг бол тэр хүнтэйгээ буцаад уулзаад. Надад тэр хүн харагдаад үнэхээр их гомдолтой байна.
Та уулзаад өөрөө уучлалтгүй. Үнэхээр чин сэтгэлээс уучлалтгүй. Тэгэхээр тэр хүний гомдлыг тайлтал нь уучлалтгүй. Тэ? Буруу хийсэн юм хүлээ гэд хэлсэн. Энэ зүйлийн араас нь би таны тэрэнд алдарсан тэр зүйлийг чинь дуудаж олж чадна гэд. Тэгээд яг тэр хүн маань болохоор нас нь явцсан байсан. Үнэхээр гэр бүл хүсэжсэн учраас очиж зориг гаргаж уулзсан, уучлалтгүйсэн. Өнөөх нь бол яг хүлээгээд байжсэн. Яг хэлсний дагуу. Бүр яг хүлээгээд байжсэн. Салаад бол айгүй олон жил болсон. Гэтэ яг тэр гомцсон гомдол нь бол үнэхээр тайлгтаагүй тэр олон жилийн хугацаанд. Тэгээд яг хилээд уучлалтгүй хот бол өнөө яг тэр нөгөө өмнө нь үргэжсэн тэр хүн нь болохоор асартал байлсан гэдэг. Тэгээд ингээд хин хиндээ яг ингээд ямар нэгэн зүйлгүй болоод хоёр тишээ болоод нэгсэндээ гомдлын төгжээг нь тайлж байгаа. Чагтахын тайлсан. Тэгээд энэний араас болохоор би яг тэр нөгөө төөрсөн байсан зүйлийг нь холбож дуудаж олох гэжсэн. Тэр бол байсан. Нэг удаа л гэжсэн. Гахалтай тий. Байх явд бол байна. За тэгэнгүүт дараагийн асуулт нь юм байна. Амиа хорлолт гэж нэг одоо сонин өхөл байна тий. Мэдээж хэрэг амиа хорлсон хүн л үнийг мэдэх байх гэдэг шиг. Тийм болохоор асууж байгаа. Би жишээ нь амиа орлох гэж оролдож байгааг би ямар амиа орлож исэн биш би мэдэхгүй. Тий. Амиа орлож исэн хүнтэй уулзж исэн биш мэдэхгүй. Тэгэхээр энэ яагаад ийм сонин өхөл вэ? Тэгээд яг нөгөө далдын ертөнцтэй холбогдох юм бол яагаад хамгийн муу өхөл вэ буюу амиа орлсон хүний сүнс альбан болдог гэдэг талаар одоо бөөгийн талаас нь гэсэн үг. Одоо яг миний харж мэдэрснээр энэ зүйлээр болохоор юу харж ирсэн бэ? Одоо яг амьд байгаа хүний яг энэ амьд далдад байгаа тэр өөд болооч далтын тэр сүнс энэ хий биетүүд амар атаархтай юм байна. Амьд нь атаархтай нэг өсөндөө. Энэ их ийм ам гоё юмыг тээж явж ийн гэдэг зүйлд нь их хорсож явдаг. Хараад. Тэгээд энэ хүн амиа хорлолоо. Амиа хорлохдоо дараагийн замд нь явахад нь тэр атаархаж исэн тэр далтын зүйл нь явуулахгүй. Заяа тавлингийн төөрүүлээд хориод барьчихдаг. Нэг өсөндөө дараа замд нь явуулдаггүй гэсэн үг. За мөн нөгөөтгөр амиа хорлох тэр үед нь тэр хүнд дэм болж исэн, тус болж исэн гэр бүл, ах дүүс, ээж, аав гэдэг хүмүүсийнх нь гомдол цөхрөл гэдэг зүйл нь ороогоод ирэхээр цаашаас явуулдаггүй гэж үзтээ. Тэрнийг өсөндөө дээшээ ч явахгүй, доошоо ч явахгүй, далттай гацдаг. Энэ хүний тэр одоо дараа нь би ингээд амиа хорлолоо гэдэг бодлын дараагаас тэр хүн амьд байсан бол гэдэг бас асар их гомдлыг тээж эхэлдэг. Харамсал гэсэн. Харамсал. Энэ зүйл ерөнхийдөө бол яг мөнхийн арилахгүй том зүйл болдог учраас яг энэ зүйлд гацдаг учраас л яг нөгөө хамгийн том нүгэл гэж үздэг. Гэхдээ миний хувьд бол үнэхээр яг өөрийн гэр бүлээ нүдэн дээрээ алдсан үнэхээр яг таталдах зүйлгүй болсон. Нандинж ийсэн хайртай байсан зүйлүүд нь үгүй болсон нэг бол би битээ амиа орлоо чи амьдрах хэрэгтэй амьдрал сайхан гэж бол би хязгаарч хэлж чадахгүй байна. Түүнээс биш баг сакгаан зүйлэн дээр ингээд давчих байсан зүйлэн дээр тэглээд яг хүүхдийн мэт асуудал дээр амиа оруулж байгаа энэ зүйл бол ер нь бол хатуудаал орно. Тэгэхээр яг юунаас болж амиа оруулсан гэдэг чинь өөрөө бас аягүй сайн зүйл. Тий. Нэвтрүүлгийн эзэнтгчээр Солонгосын Tera брэнд оролцож байна. За энэ хүн пивний маань нэг онцлог чанар маань зөвхөн 100% байгалийн нүрс хүчлийнхийг эсгэх замаар үүсгдэг учраас амт нь илүү зөөлхөн тийм гоё смут байд юм байна. За тэгэн гут бидний нөгөө үзэх дуртай Солонгос кинон дээр сөөжүү бом гэж ярьдаг те. Сөөжүүтэй хамгийн гоё зохицдог пив юм байна шүү. Нэг ийм одоо жоохон хүн сэдв. За нэгдүгээрт асуултаа асуухаас өмнө би нэг түүх ярьж өгье. Яг хоо бас энэ бөөтөө одоо улаач хүнтэй холбоот. Манай нэг найз одоо хуучны танил. За танилын маань төрсөн дүү нь бол улаач. Манай танил буюу найз маань юу гэхээр түшээ. Тэр дүүгийнхаа түшээ гэсэн үг тийм. За зүгээр юм жижигхэн стор тийм. Тухайн нөгөө улаач залуу маань хашаа байшинд амьдардаг. Найз охинтойгоо өөрийнхөө одоо ихнэрч байсан тийм би сайн мэдэхгүй байна. За ирэми ажил юм гэж ярьдэн шүү дээ. Хийж байгаад гинт нэг одоо тэр найз охинд нэм өөр хүн орж ирсэн мэдрэмж төрсөн гэж. Тухайн үед. Ямар вэ гэхээр юм илүү харгилсан юм сонирм мэдрэмж шал өөр хүн шиг хүрэх те нөгөө мэдрэхүүнүүдээр мэдэрсэн чинь нүд нь ингээд цавцаан болцсон байна гэж. Босон явдал гэдэг байгаа байхгүй. Тэгээ нөгөө охин чинь айгаад сандраад те юу вэ болооч чи цаашаа вэ гэд яагаад байгаа юм бэ чи гэд те гайхаад.
Тэгсэн чи ерөөсөө битээ хуц мó пэм юм. Тэ? Сталин шүү гэдэг. Нэг ясандаа маш өөр хүн болсон гэсэн. За нөгөө нэг бүсгүй яхав сандарна. Төшөө буюу төрсөн ах руу залгана уц цохно. Ахаа юм болоод н хурдан ирээр гэрт маш яралтай ирэх хэрэгтэй. За манай найз одоо өөрөө надад ярьж байгаа байхгүй. Нөгөөд ч ирсэн машина унаал маш хурдтай одоо дүүгийнхэн гэрт яваал очсон. Утсан чинь нөгөө дүүн гэрийнхээ хойморд нэр ингээ гараад баг ингээ ширээн дээр нь баг ингээ одоо орон дээр нь ингээ завлаас утсан. Тэгээ хаанаасаа ч мэдэхгүй нэг юм тамхи тариамаараа олоод татсан. Чи юм. Нэг асанд танихгүй байсан гэсэн. Тэгээ манай найз яг төрсөн дүүн учраас очоод шууд энэ зэрэг алгадна. Ерөнхийдөө шууд ойлгоол. Сэхээ автал нь алгадсан чинь тухайн үед нь өвгдөөц нь маш уртаа бууж ирсэн гэж ярьд. Одоо гэлтэй зүрлэлээр бол миний балчруудаар хин оролдоод байна. Яагаад намайг тайван байлгахгүй байна гэд тэ. Тэгээ нөгөө манай түшээ маань улаач одоо өвгдөөцтэйгээ ярьсан баг. Ийм болсон байна. Би сая л ирлээ гэд. Тэгсэн чинь хамгаалт сэтэрсэн байна. Тэгэхээр тэнчэнээс би нэг юм ойлгож ирсэн юм манай найз өөрөө хэлж ирсэн нь одоо улаач хүн бол ингээ байнга хамгаалттай байдаг. Зүгээр гэрээ тойруулсан утас ч юм уу мэдхгүй те тэр зан үлээрээ. Тэгсэн чинь нэг хашааных нь банзан сэтрээд дээрэс нь мөн адил нөгөө одоо улаач хүний ингээд бидээ байх хэвээр зүйлүүдээ биесээ түр автсан байсан болж таарад. За энэ асуулт орж ирсэнтэй уйлдуулах гэдэг нь бол бөө хүн өөрийн мэдлгүй одоо нөгөө үгдээцээ оруулж ирэх гэж байгаа андуураад тэрэ оруулж ирсэн тохиолдол гэж. Энэ байдгийн юм уу гэсэн асуулт. Сайн нэг юм жижигхэн түүхтэй ингээд. Энэ бол яг манай найз дөөшт нь болсон. Тэгээ найз өөрөө очиж дүүгээ сайхан алгацсан байгаа юм л да. Ийм зүйлүүд бол байдаг. Тийм бодиттой болж исэн юмд бол байдаг. Тэр нь бол үүсгэхэд айгүй хэцүү. Яг тэрийг туулсан л ойлгох. Яг тийм бол тэр тухайн хүний оюун санаанд л болж байгаа зүйл гэсэн үг шүү дээ. Тэр гаднаа гонд бол жүжиглээд байгаа юм шиг харагдчихэж болно. Их тэр нь бол бодиттой. Миний хувьд бол би ч өөрөө яг ялгаагүй бас тийм зүйл бол мэдэрч ирсэн. За. Өмнө би ярьжсэн нөгөө онгодоо нөгөө цэри одондоо буулгаж яхад яг нэг юм эмхтэй хүн хажууд ирж хашгираад буулгахаа болооч гэж орилоод яг би хитцээ шидэж айж орилж гүйжсэн гэд. Яг тэгэж дэлдэж явах үед би яг өөрийн мэдлэгийг эмхтэй хүн шиг хөдөлж ирсэн сүүлд бодож бол яг анзаарсан байхгүй. Яг эмхтэй хүн шиг хөлөө тавиад хөдлөөд инээгээд нүүр амаа оролдоод яг тухайн үед ингээд үсмэсээ оролдоод буулгах гэж дэлдэж явах үед шүү дээ. Өөрийн мэдлэг ингээд би хийх ёстой гэдэг бодлоор. Тэгээ яг ингээд бүх юмаа оролдож яг ингэж хийж яагаад би нэр юу хийгээд ингээд боловчдохгүйсэн байхгүй. Тэгээ яг ингээд оролдож жагаад яг ингэж нөгөө өөрөө хонготын дуудлага хийлээд яг нэг юм би халууд үг ширээгээд болчихсон байхгүй. Тэгээ яг дахид дэлж явах тэр орилсон байхгүй. Тэгээд би яг үнэхээр яг юм хүн өөрөө мэдхгүй эзэмдүүлэх тийм зүйл байд юм байна л гэж ойлгож ирсэн. Ер нь бол байх бол бүрэн боломжтой. Амар энэ тий. Инхээр л нөгөө нэг одоо манай нэвтрүүлгийн ер нь ингээл миний ярьдаг юмнууд ингээл олон л батлагдаал одоо тэгэл ерөөсө хүн нүдээр харж чихээр сонсч яж гэдэг шиг өнөөдөр манай орж ирсэн зоч маань өөр юм биеэр бүртэл мэдчихсэн байна. Одоо хамгийн сүүлд гэх юм бол би яг тахилын өргөндөө бөөлж ирсэн. Ганцаархнаа. Тэгээ яг тахилын маань одоо зулн асаалттай. Тэгээ би өөрөө өргөндөө нэг хоёрлаа асаацсан байсан. Тэгээ хинч байхгүй ганцаараа орой нэг 12 өнгөрч ирсэн үү, 1 өнгөрч ирсэн үү. Тэгээ орой бөөлөө суудсан. Тэгээ яг ийм бөөлөх зүйл гэдэг чинь өөр айгүй яг төсөөлүүлж хэлээ л да хүмүүст. Яг ингээд хицээ дийлдэх үед яг ийм нэг ийм харанхуу яг ийм нүмергөнд орж байгаа юм шиг мэдрэмж авдээ би. Нэг ийм том бүрхүүлэнд орж байгаа юм шиг. Тэгээ яг ийм нэг ийм агаар дээрээ ганцаар байгаа юм шиг харанхууд. Тэндээс яг ийм элдвийн яг ийм мэдээллүүд энэ тэндээс орж ирдэг. Тэндээс би өөрөө барьж авч яг нөгөө өөрийн хайгаад байгаа зүйлээ олж авч уншдаг гэсэн үг. Яг ингээд дүр зургаараа ингээд харагдаад өнгөрдөг. Ингээд яг аль нь вэ гэдгийг би өөрөө мэдэхгүй хайж олдог гэсэн үг. Тэгээд гаршиж ирнэ гэдэг нь болохоор энийгээ барихад илүү амар болохыг л хэлээд байгаа. Тэгээ яг тухайн өдөр болохоор би яг орой яг бөөлөө сууж исэн. Тэгээ яг миний бөөлөөнд би яг ингээд гудамд гүгээд байгаа. Айхлаад. Тэгэл ингээл байж байгаа л уруулаа оролдоол ингээл гүүж байгаа л байж байгаа л уруулаа оролдоол ингээл гүүгээд байгаа байхгүй. Тэгэл ингээл надад туслаараа ингээрэй гэж би өөрөө орлоо. Тэгээ би өөрөө бөөлж явахдаа бөөлж байгаа өөрөө тухайн үед мартцсан байсан. Тэгээ яг киноны дүр шиг надад харагдаад байгаа. Орчноосоо ингээ нэг ёсондоо ингээ салцсан гэсэн үг. Яг нэг юм би өөрөө нэг юм зургатаар юм үзэж байгаа юм шиг.
Тэгээ явж байгаад гэртээ ороод би нөхөртөөгөө маргалтаад. Өөстөө чи ийм тийм би болохгүй байх ингэ чинь тэгж чинь. Одоо би энэ гэрээс нь явлаа инглээ тэглээгээд. Тэгээд тухайн бөөлөнд яг миний харагдсан тэр нөгөө нэг гэрийнх нь эзэн болохоор нэлээд уудаг байрын агсан тавьдаг. Тэгээд ихнэрийгээ зодож байгаа. Тэгээ яг нөгөө ихнэр нь гарах гэдэг ирэнгуут яг ийм үстэй буцаж ширж оруулаад. Тэгээ яг ингээд хоолойг нь боож алаад. Тэгээд яг ингээд доор ингээд шалан доор буулгаад хийчихэж байгаа харсан байхгүй. За. Тэгэж би харчаад цочиж болоод Юу болоод байна вэ? яа юу хараад юм хараад би чи өөр юм харах хэрэгтэй юм шүү дээ. Яагаад юм хараад байна гэж гайхаад дахиж бөөлөд. Дахиад бөөлөхөд дахиад нөгөө гэр дотор харагдаад байгаа. Нөгөө эрэгтэй хүн явж байгаагаар харагдал. Тэгээ яг гудам нь харагдал. Гэтэ хамгийн амар нь тэр гудамнаас 2 гудамын цаана манай гудам харагдчихсан. За. Яг зэрэгэлдээ манахаас 2 гудам яж чадах гудам. Яг ингээд. Тэгээ тэр эрэгтэй хүн явж байгаа газрын доор яг манай хашаа тэнд харагдаж байгаа. Мэдээд байгаа тэрийг. Тийм. Би өөрөө хараад байгаа шүү дээ. Тэнд нэг хашаад гээд. Гэтэ бөөлөнд минь манай хашаа мөн байна гэдэг. Тэгээ тэр эрэгтэй хүн 2 жишээ ингээл яваал ингээл юм хийгээл ингээл тэгээ буцаж гэртээ ирээл мэдүүлэг зэдүүлэг өгөөл. Тэгээ дахиад болчихж байгаа юм. Хайгаад. За энэ одоо юу хараад юу ингээд баах юм буруу юм хараад яваад нэгэд бодлоор яваад нүү юу ялаад нэгэд. Дахиад яг бөөлөгч яхад үүд нийтэн чимээ гарсан хойно. За. Яг нэг хүн байгаа мэдрэмж. Тэгэл дотор харц гэж ингээл ус босоол. За угаасаа энэ над гарч ирэх юм нэг давна шүү дээ. Тэгэл хүч оруулаад өөрөө бөөлөөл сууж исэн чи яг нэг эмэгтэй хүнийг гиншиж байгаа чимээ гараад ойлж байгаа. Тэгээ би өөрөө бөөлөөндөө яг биенээсээ ингэж хөндөрж босч байгаа баг зэрэг юмчихдээ. Тэгээ өөрөө би миний би энд байгаа шүү дээ. Тэгэхэд би өөрөө биенээсээ ингэж баг зэргийн хөндөрж өөрийгөө харж байхдаа өөдрөө харахад яг эмэгтэй хүн зогсож ирсэн. Гэтэ миний би тэндээ сууж байгаа. Тэгээ тэр эмэгтэй хүнийг харахад ингэ нэлээд цуснууч болцсон ингэ. Нүүр ам наанаа мэддэггүй. Ингээ ойлцсон суудсан. Тэгээд би ингээд бөөлөхөө болж чадаагүй бөөлж исэн. Тэгэхэд яг тэр эмэгтэй хүн яг манай гэрийн баруун талаар дээшээ өсөд орны хажууд ирж суудсан байхгүй. За. Тэгээ яг ингээд тэр эмэгтэй хүн хоошоо налахад яг ингээд ор дуурж байгаа чимээ гараад тэгж яхад би яг өөрийнхөө биед ороод яг тэр ор дуурж байгаа чимээг давхар сонсчихсон. Тэгээ цочиж болоод за одоос та 9 шит юм харцсан шүү яанаас та гэл. Тэгээд нэг хэсэг бодолд орж суугаад тэгээд яг нэг гаднаас хомоол оруулж ирж асаагаад утаа мань тавиад за угаасаа туулах хэвээр болол ингээд харагдаж байгаа байх гэж бодоод дахиад бөөлж үзлээ. Тэгээ яг дахиад бөөлөөд байж хат яг миний ингээд үсээр оролдоод яг ингээд нуруунд дээр гар явж байгаа мэдрэгдээд. Яг тэгж яхад ингээд шар ус усаал айгаал нулимс гарчих гээд болтгоо. Тэгээ яг ингээд байжсэн чи ингээд миний чихэн дээр ирээд яг нэг утасны дугаар хэлчихсэн. Тэгээд энэ утас руу залгаад өгөөч гээд. Тэгээд амар уйлцсан. Тэгээд цочоо болцсон аахгүй би. Тэгээд за би өстө буруу юм арчлаа шүү. Өстө нэрээ ингээд яачлаа ийчлээ гэл. Өстө нөгөө минь нөгөө ярьжсэн нөгөө гортог сэтрээд янз бүр юм ороод ирцэн байна да манай энэ өргөөр өстө би л буруу яагаад оруулчлаа гэж удаад айгаад бүх юмаа хураагаад тавиад өөрийнхөө өөдөлөө за би одоо энэс ч зүрх хүрэхгүй юм байна боли дараа удаатаа бөөлнөгээд орондоо ороод хөвцсөн. Тэгээд орондоо ороод хүнжил дотор ороод хөвтөж байгаа л яг нойр өртгөө нөгөө юм бодогдоод тэгээ яг цаашаа харахаар бүүдийгээд байгаад байгаа юм шиг харагдаад л түү яг буланд харанхууд тэгээ айгаад яг эргүүлээд хүнчлөө татаад яг гараа явуулсан чи би яг эмхтэй өн үстэй л юм. Йоо. Тэгэл буцаж гараа татаж аваад шууд хүнчлөөр өөрийгөө бүтээгээл за би өстө юунд орооцолтоод ингээ юу хараад ингээ яагаад явчихаг вэ айгаал уйлах гал ингээ чичрээд болтгоо. Тэгээ яг ингээд уцсныхаа спичийг ингээд асаагаад эргэн тойрно ингээд харч юу ч хийдэггүй. Тэгэл амар айгаал ингээд буцаж хөвтөл за доос унтахгүй маань да гэл. За одоо яг яах хэвтан бол энэ үед яах хэвтан бол гэл. Тэгээ яг ингээд хүнчлөө хагас босгоод өөрөө орон дээрээ бос цугаад гараа яг хажуучаа болоод нөгөө тавьсан утсаа хайж байгаа яг эмэгтүүний гаранд орчихсон. Йоо. Тэгэл за одоо ингээд яг ингээд би бууж өглөө. Зүрх хүрэхгүй юм байна. Одоо хагарлаа гэж яг өргөөгнөөсөө гараад яг ээж дүүнэрийнхаа гэрт ороод унтчихсан. За тэгээд хэд хоногийн дараа яг би өөрөө яг за бүрийд бол би бөөлчихдохгүй. Угаасаа зүрх хөгцсөн байна. Тэгэхээр би яг гэгээтэд бөөлөх юм байна гэдэг нартайд бөөлжсэн. Тэгээ бөөлж яхад яг тэр эмхтэн яг миний урд зогсоод гээд цус олцсон нүүр нэгэ буцаж хүн төрхтэй болоод. Тэгээд би чамд өөрийнхөө амьдралыг харуулсан. Би чамд өөрийгөө харуулсан. Чи миний харуулсан. Тэгээ би түүхээ чамд харуулсан гэд. Тэгээ би өөрөөс нь асуусан. Би ингээд ямар учиртай утасны дугаар харсан юм бэ? Тэр утасны дугаар яг юу хэлээд байгаа юм бэ гэж яхад яг
хүүхдээ инээж байгаа чимээс сонсцсон байхгүй гэнт. За. Тэгээд юм хүүхдийн чимээлээгээ сонсоод ингээд бөөлөн ингээд дахиад цаашаа үргэлжилж байгаа шүү дээ. Тэгээ байж хат ингээд тэр эмэгтэй хүний хажууд хүүхд нэрээ зогсчихсэн. Тэгээд тэр утасны дугаар болохоор хүүхдийн дугаар. Тэгээд эхнэр нөхөр хоёр нь маргалтцсан. Гэхдээ хүүхдээ тусдаа эмээ өвөө дээрээ байлгадаг. Тэгээд тэр маргалтаан аллах болохоос өмнө ээж нь хүүхд дээрээ очино гэж хэлж ирсэн. Гэхдээ өөд болоод айл хэдийн 4-5 жил өнгөрцөн. Гэхдээ яг 4-5 жилийн хугацаанд би хүүхд дээрээ очиж амжихгүй байна гэдгээ хэлхийн тулд явж исэн байсан тэр хүн. Йоо. Тэгээд тэр хэлсэн утасны дугаар нь хүүхдийн утасны дугаар байсан. Би ихтэй яг тухайн үедээ харсан цэсэн мартцсан. Тэгээд амар уйлжсэн би дахиад хайчд. Тэгэхээр тэр эмэгтэй хүн өөд болсон ч гэсэн хүүхдтэй өгсөн тэр амлалтаараа 5 жил тарчилсан. Тэгээд түүхээ надад харуулсан. Тэгээд яг би яг тэрний дараахан яг тэр гудамдаа янз бүрийн хэрэг төв болж ирсэн үү? Хайж яг тэр гудамныхаа ууж урдаг ахнараас халуунцоохт нь. Тэгэд яг манай зэрэгэлтэй 2 өнөө гудамны дээр яг тийм аллаг болоод яг гэтээ цогцсон яг шалан дор биш, жорлондоо нууцсан байсан. Шүү. Гэхдээ хамгийн гол нь мөчөөр нь салгаад энэ тийм нууцсан байсан гэжсэн. Тэгээд тэр аллагыг сүулт мэдэж барьж авч ирсэн байлээ. Тэгээд нөгөө нөхөр нь тухайн үедээ согтуу байхдаа гутгаад дутуу нуугаад тэндээс нь хурууны хийгээр барьж авч олж ирсэн байлээ. Ер нь бол нэг тийм хэрэг дээр бол би яг дараа нь сонсчоод тэр эмэгтэй хүнийг сонсчоод яг би нэг ийм юм харах гээл байгаад исэн юм байна штэ л гэж яг бодож ирсэн. Тэгээд сүүлд бас нэг юм болсон юм аа. Одоо тэр нь яг би Төв аймаг явах замд. Төв аймаг явах замд яг нэг юм хэсэг угаасаа яг нэг ямар ч гэрэлгүй угаасаа харах хэсэг үед. Зам нь айгүй дээш доош орж явдаг. Яг аймаг руугаа давхын аах нь аахгүй. Тэгээ яг тэр ингэрлүү өксөөж явж явах нэлээд өксд юм а тэр ч удаа. Тэгээ өксөө явж байгаад яг бодол дотор гэнт ингрийн ганц хэр гэж орж ирээдсэн аахгүй. Ингэр. Ингрийн ганц хэр гээд. Тэр уул ингрийг хэлээд байгаа юм шиг байна. Ингрийн ганц гэр гээд. Тэгээ би ингээд бодол дотор ингээд ингрийн ганц хэр гээл тэгснэ эмэгтэй хүн байна. Гэртээ ганцаараа байд юм байна гэд өөрөө мэдхгүй яриа утсан аахгүй. Тэгээ байж байгаад би ингээд машин руу явж байгаад яг ингээд хажууд шиг харсан чи яг тэнд яг цагаан ганц гэр байсан. Монгол гэр. Тэгээ би гэрийг харчаа за энд ийм гэр байд юм байна. Ямар сонио ганцаараа хол очиж буудаг гэр үдэ гэж бодоод тэгээ тухайн үед очиод хонсон. Маргааш нь буцаа явж хад гэр байгаагүй. Юу айгуу тодорсон байхгүй. Сайн дээ. Тэгээд тухайн болсны дараагаас би яг ингээд Төв аймгийн ингээд юунаас ингээд зам хооронд тээвэрч явдаг ахнараас суудсан. Тэр ингэрт би нэг юм харлаа. Ямар учиртай яг тэр ямар газар юм бэ гэд. Чи ахын дүү тэр чи айгуу юу яадаг штэ. Айгуу их осол болдог газар штэ гэд. Сони эрүүл хүн явж байгаа мөртлөө осол хийчихэд байт ингээд. Тэгээ шөнөөрөө жолооч нар явахаараа тэр яваарч заавал нэг дуу чимээгээ намсгаж нэг утаа мэн тавьж явдсан шүү гэд. Тийм учиртай газар шүү гэд. Ахын дүү явбал тэр газараар бити яваарай гэдэг гэсэн юм. Амар тий. Тэгэл яг дараа удаатаа явж лээсэн. Яг тэр үг бол хаманд орж лээсэн. Тэгэхээр яг тийм амар юмтай газар бол байд юм байна гэдэгт бол би бол амар итгэжсэн. За үнэхээр яг болохгүй догширсан газар байд юм байна гэж бол итгэжсэн. Бүр гэртэйгээ харагдсан гэж тий. Тийм. Гэхдээ яг байдаг гэдгийг манай би яг багын найзтайгаа бас нэг баталж ирсэн. Онгодоо авахаас өмнө аахгүй. Бөөгийн энэ үйл хэрэгт орохоос өмнө манай багын найзтай. Бид хоёр чинь хар багаасаа найзсан. Тэгээ би чинь яг өөдөр очиж сонссон юм а найзтай аягүй хэрдэг. Өстө зүмс гэдэг чинь тийм байд юм байна. Гэт үйл гэдэг чинь юм байд юм байна гэл тухайд өөрөө мэддэг юм шиг л бүх юм зааж ирж байгаа шүү дээ. Тэгээ манай найз нэг орой намайг гэрт хүргэж өгөөд. Тэгээ яг гудамны дээр өгсөд ингээд зогсож ирсэн. Тэгээ зогсож ирсэн тэр гудамд яг хүү амнэрэг болчихсон газар аахгүй. Хүүхдээ алж ирсэн. Тэгээ бид хоёр мэдэхгүй юм чинь. Тэгээ би яг машин дотор нь байж байгаа тухайд юм хараад эхэлсэн байсан. Үе хараад байсан аахгүй. Тэгээ байж чи машины урд нэг хүүхэд гүйж хараад. Хойтлын яг ингээд тусгал тарангууд дахиж хүүхэд гүйгэсэн аахгүй. Тэгээ байж байгаад бит хоёр ингээд нэгэн рүү харчиж байгаа шүү дээ. Тэгээд тойрог өгöd байгаа байхгүй. Тэгээ би найз руугаа ингээд удаан гүлрөө харцсан чи маа найз амар айгаад над руу харснаа. За чи яав юм харчуусна. Найзтай бити хэлээрээ найз нь зүгт хэлэхгүй шүү гээд. Тэр ингээд чи андаа ганцаараа л ингээд харснараа ингээд өнгөрчих. Маань ингээд мэдхгүй ч гэрэл ингээд харьци гуйж ийн гээд. Тэгээ би за мань юм хараагүй байхаа гэж ярьж чи яг ингээд машиныг яг ингээд ярьж байгаа ч юм сонссон байхгүй.
хорооны ингээд нэг юм гулгаж байгаа чимээд чинь яг тэр чимээс тэстгөө. За найз нь өстой юм харлаа хүүхэд гүйлээ ардуур гүйлээ хажууд гүйлээ гэж тэстгөө хэлсэн. Тэгээ маанаас чинь салгалаач хийчихсэн. Тэгээ бид хоёр чинь машинаа хөдлөх гэж хааз авдаг. За Хааз нь туршсан байна тий. тийм хааз нь авахдахгүй. Тэгээ бид хоёр яг нүдэн дээр харж байхдаа яг бензиний шон ингээд унж исэн. Юу гэж яг бүтэн шон байгаа шүү дээ. Тэгээ бүтэн ингээд унцсан. Тэгээ бид хоёр ингээд ипэмэ асаах гэж жан гэж хурааталдаг. Тэгээд шууд унтраагаад тэгээ маанаас чинь за миний машист ингэдэг юм дандаа яач вэ. Тэгээ байж байгаа би бензиний залтан нарангууд дандаа наач бензин дууссан байж тэгээд. Юу вэ би сая дүүргэсэн шүү дээ гээд. Тэгээ бид хоёр бүр ингээд хамаг мэддэг мань мэгзмэн уншаал та гуйгаал ойлаал байж байгаа л ингээд яцсан чинь ингээд машин ингээд нэг хальт асаах гал ингээд орж ич нэг зөөл аснаа хааз нь 10-аас дээш гарахгүй. Дүлгнээд яаж чад өгсөр газар. Тэгээ бид хоёр арай гэж доотлын гудам руу ороод яг нэг ингээл газар зогсоол байж чи ипэм нь буцаж дуунаар чирээ бензиний шам ингээ буцаа авсан. Тэгээ тэрийг бол бит хоёр л харсан өөр хүн бол хараагүй хөхт. Амар тий. Тэгээ бит хоёр яг тэндээсээ машинаасаа нэгч буугаагүй яг үүр цайлгаад нар мандснараас тэгээ бит хоёр заанда одоо баяртай гэж салцсан. Тэр нэг тим юм бол болж ш. Тэгээд тэрийг одоо ингээд өөр хүмүүс ярихаар ахнар махнартай хэлэхээр юугээл ингээд бүтэн байсан ингээд шон ингэж бууж идэв. Ямар ч боломжгүй ипэм шуугдаг байхгүй юу? Машины хаас чинь 10-аас тийшээ гардыг ингээл юм ер нь итгэхгүй талдаа байгаа. Тэгээ ер нь бол яг нэг тим дээр болоод яг найзт хоёр бол яг ингээд давж гараад туулжсэн. Амар ээ тий. Тийм ер нь л тийм байгаа. Амар гэхээсээ илүү нэг тийм шоглуулсан юм шиг тий. Яг го тухайн үе мэдээч хэрэг айцс бол амар наа сонсохоор ингээд нэг юм би бас юмнаас жоох айхаараа инех гэддэг талтаа. Тэгээд тойрог бол өлөгхөн нилээн шоглосон байна тий. Йоо амар бензин дэр ингэж мингээд тий. Тэгээ тэр хүүхдээ хамгийн гол нь хөнөөхтөө хөлдөөгөө алсан байсан. Чааст. Одоо би яг тохойд яг тэрний өмнө байж хат яг нэг хүн ингээд хүүхдээ шөнөөр болохоор л хөөг гаргачдаг байсан. Нүцгэн. За. Доогуур өмд байхгүй бодоологтой жоох хүүхэд. Тэгээ гудмаар ингээд тусламж хайгаагүйгээд иддэг байсан байхгүй. Тэгээ би яг нэг удаа бас гэр орондоо оруулаад тэгээд тухайд ч яг нөгөө нэг хүүхдийн 108 тэргээд утас байгаагүй. Тэгэл яг цагдаа ирээд арга хэмжээ аавна. Их ээж нь бол ойлголоо л гэж хэлнэ. Тийм шүү. Тэгээд нэг орой гаргаж хаяад цойчлонгуудаа согтуугаад унтцсан байсан байлээ. Тэг яг нэг тийм хэрэг болж ирсэн. Тэг яг энэ бөөгийн үүлэн дээр бол яг харамсмаар юмнууд бол айгүй хөтэй. Яг миний хувьд ер нь бол амар харамсдаг өөрийгөө буруутгадаг зүйлүүд бол байгаа. Яг над дээр яг нэг охин ирж үзүүлж ирсэн. Харуулах гээд. Тэгээ яг би харчаад тухайд учрыг нь ойлгохгүй дахид заавал ирэх ёстой нэг юм байгаад байна гэж харж байсан байхгүй. Нэг юм татаад байна гэд би. Нэг буруу юм байгаад байна гэд. Тэгээ тэр охиныг би дахиад нэг ганц удаа хүрээд ирээрээ гуйж ингээд. Тэгээ яг гуйж ингээд тэгж яхад тэр охин яг эрэхтэй болохоор ээжтэйгээ зүг ирчихсэн байхгүй. Тэгээд ээжтэйгээ зүг ирээд тэгээ би ээж нь болохоор та гараад байжээ. Би ингээд охинтой тустай ингээд хэлэлц зүйл байгаамаа. Надад бас харсан зүйл байгаад наа гэж уучрайлсан. Тэр хүн болохоор ингээд үгүй би ихлээд өөрөө уулзъя. Яг надад тийм үгүй гэдэг хариултыг нэг нь хэлдэг гэсэн байхгүй. За. Айгуу сони яг ямар ч асуулт байхгүй. Би түрүүний нэрийг мэдэхгүй танихгүй тийм үгүй гэдгсэн. Тэгээд би болохоор яг таны яг бодож байгаачлан яг тийм гэд. Тэгвэл яагаад тийм ээ? Би юуны тухай асууж байгаа гэд. Тэгээ надад болохоор яг нөхөр нь болохоор өөр үнтэй явцсан. Араар нь тавьсан. Тэр үний итгэл унсан. Тийм зүйл харагдсан байхгүй. Тэгээд тэр эхнэр нь болохоор яг тэр зүйлийг яг бүрэн баталж чадахгүйсэн гэх юм уу. Тэгээд тэн дээр нь бол би яг үнэхээр яг арга мухардсан охинтой нь үнэхээр уулзмаар байгаад идэг. Тэгээд тэр ихч болохоор ингээд зүгээр хэлчих гээд яг тийм тохиолдол болоод би нэг удаа л хэлчихсэн. Тийм ээ үнэн. Тэгээд таны асуусан зүйл болохоор ингээд яг ингээд та нөхөртөө эргэлдсэн байна, ингэсэн байна. Тэгээ яг үнэхээр тийм зүйл бол байна гэж. Тэгээд тэр ихч болохоор ингээд сонсд дуусан гутаа юу ч хэлэхгүй гараа авчихсан. Тэгээ зөрөөд охин орж ирчихсэн байхгүй. Тэгээ би яг охинд нь учралж хэлээд ингээд үнэхээр яг миний ингээд харсан юм зөв бурууг би сайн мэдэхгүй надоохондоо эргэлдэж байна. Гэхдээ үнэхээр яг чамд нэг ойрхон муу зүйл болох гээд байна. Яг ингээд мэдрээд байна найз нь. Тийм болохоор чи яг өөрөө яг ганцаараа өргөд дээрээ чи ингээд ээж нь байгаа болохоор би тухтай хэлж чадахгүй байна. Бас болохгүй юм гэж байгаад байна гэл хэлж дуусаагүй байтал яг машины сигналдаал ээж нь орилол хурдл явъя гэл. Тэгээ явцсан. Тэгэл тэрнээс яг сар гарan би яг холбоо хүлээсэн.
Тэгээд яг тэр охин болохоор за ингээд манай ээж яг үнэхээр очиулахгүй байна гэд сарын дараа над руу битсэн. Тэгээд тэрнээс яг 3-7 хоногийн дараа тэр охин яг өвд болсон байдалд оролцсон. Яа. Нэг тийм зүйл бол болж ирсэн. Тэгээл яг тухайн үедээ би яг өөрийнхөө харсан зүйлдээ итгэлтэй байгаад хэлсэн байсан бол нэг бол хүний аим аврах байсан байх гэж боддیں۔ Гэхдээ яг үнэхээр хүний яг бичигдсэн заяа тавилан гэдэг зүйлийг бас би бас хэлээ зөрч ирэх надад байсан уу гэдгийг бас одоо бас бодоод байдаг байхгүй. Болох ёстой зүйл гэж байдаг. Тэрийг би зөрчих ёстой юу? Эсвэл үнэхээр хэлээд болиулсан бол надад тэр зүйл болох байсан уу гэдэг дээр би бас айдаг байхгүй. Тэгэхээр яг тэр яг хүний яг ээж нь яг дуудсан бас яг намайг болохгүй юм хэлэх гэдэг шүү гэдгийг бас сануулсан болоо төлөв байсан болоо гэж боддоо. Ээж нь байсан гэдэг нь бас сонин тий. Тэг яагаад тэр үед ирв? Яагаад намайг болиулав гэдэг чинь бас амар том зүйл байхгүй. Тий. Тэгээ би бүх зүйл болсны дараа яг тунгааж утсан. Хамаг шар ус шууд босч шít. Тэгээ би чинь бас өөрөө яг одоо яг энэ дархны эд зүйл бас хийдэг. Тийм бас үйл хэрэгтэй. За. Одоо яг эрт үедээ онгодын эд зүйл яг ямар байсан тэр үнэн ёсны эд зүйлийг би өөрийн гараараа хийх хэрэгтэй тийм үлдээ. Тэгээд яг тэр зүйлийнхаа дагуу бас яг суралцах гэдэг. Ер нь багасаа л юм хийдэг байсан. Тэгээд яг тэр зүйлтэйгээ суралцах гэж яг нэг өөр юм багш гээд одоо манай багшлоор төрийн дархан гэж явд. За. Тийм төрийн түшээ гэсэн яг тийм улс төртэй холбоотой гадна дотны холбоотой хүмүүс юм хийж өгдөг байхгүй дандаа. Тэгээ яг тэр хүн дээрээ яг очоод шав ороод урлан гэдэг газар нь судлаад тэндээ суралцах гээд яг нэг зуныг барсан яг тэр үед болсон зүйл. Тэгээ тэр болохоор одоо байрлалын хэлэх нь одоо бас муухай. Байрлал нь одоо яг офицер явах замд л байгаа. Тэгээ яг тэр офицер явах замд гэдэг нь ер нь бол төв газар л байна шүү дээ. Тийм. Хуучны барилга байхгүй. Дотор талын засаад орцсон. Түрээсэлдэг газар. Тэгээ яг тэр газар анх орж явах надад айгүй хүүтэн санагдсан байхгүй. Нэг цаанаасаа нэг муухай. Тэгээ тэр нь яг нэг 4 өрөөтэй. 4 өрөө яваад гадагшаа ирвэ гарахын тулд тийм нарийн урт харанхуй хонглоор яваад гадна үүд рүүгээ гараад тэгээ доошо 4 давхар бууж үүд рүү очдөг байхгүй. Ер нь айгүй хол газар. Тийм байна. Тийм. Тэгээд би яг анх яг ингээд юм хийж яхад ингээд нүдний болонд сүүдэр ингээд хөдлөх. Би нэг өрөөл ороход юм зөрөөд орох. Юм цогцоход хүн хойно орилох. Яг нөгөө өрөөнд байж хат нөгөө өрөөнд юм оролдох юм амар их сонсдог гэсэн. За. Тэгээ яг хамгийн их мэдрэгчсэн нэг бол би яг нэг орой яг нэг бөө хүний яг нэг эд зүйлийгээ судсан байхгүй. Яг хөөмөл цохоо суужсэн. Тэгээд яг цохоо сууж байгаад яг айгүй эвтэйхэн дүрсэн гарцсан байхгүй. Өөрөө баярлаад анх хийж байгаа юм чи. Дүрсэнс айгүй гоё гарсан байна да. Яг энэ сте гоё дүрс гоё гарчлаа шүү те гэдэг өөртөө ярихгүй. За. Тэгсэн чинь яг миний хажуу талаас ингээд яг айгүй гоё гарсан байна гэдээ хэлчихсэн байхгүй. Тэгэл ар зайцсан. Тэгээ яг тэр чимээг сонсоод яг ингээл бүр эвгүй болчоод заа байз одоо яад юм бол гээл яг шууд хажуутлын балконы цонхоо онгоолол машины чимээ мэмээ сонсоод сатааруулаад хөгжим тавиал заа яахгүй шүү гэл. Тэгээ яалчгүй шүнжэнгөө сууж таараал нөгөө өрөөнд байж хат яалч ингээ нүдний болонд ингээ сүүдэр сүмэлцэд манд чарагддаг байхгүй. Тэгээ яг ингээд эргээд харангуут яг ард нуруунд их хүн яваад байгаа чимээ ингээд би алхахаар миний хажууд алхаа сонсогддог. Алхаа болохоор чимээ байхгүй болчдөг. Би алхахаар дахиад алхаа сонсогддог, алхаа болохоор чимээ болчдөг. Тэгээд ингээд өрөөнөөс өрөөний орон дагаад байдаг. Тэгээ би чинь орой тэр чинь би шөнийн 2:30 хүртэл зулуу ялуу 3 болгочихсон. Тэгээ ядраад маргаашгаа хоол ундыг бэлтээ та гээд. Тэгээ гарахтаа тэр чинь ингээд пускатлаа ингээд буулгаж тогоо тасалж гардаг газар байхгүй. За тогоо таслаа. Уцсныгаа спич гасаагаад ингээд явж байгаа. Тэгээ цаана ингээд нарийн хонгол цаашаа яваад нарийн хонголын наан нь болохоор зүлгүүр өрөөдөг байхгүй. Тэр өрөөний гэрэл унтардаг юм угаасаа доороос унтардаг байхгүй. Тэгээ тэр өрөөний гэрэл ганцаар асаалттай, хойно нэг асаалттай өрөө үлдээл би яг харанхуй хонглоор ингээд урагшаа алхаад үүд рүү явж байгаа. Тэгээ яг харанхуй хонглоор алхаж явж байгаад миний уцсны цэнэг дуусаад унтраад. Тэгээ яг буцаж нөгөө гэрэлтэй газар руугаа ингээд яг харж исэн чиг тэрний яг ингээд дам нуруу ханныхан дээр ингээд хүний дүүжлэгцсэн байсан. Яг нэг гэрэлт ингээ хөдөө ичсэн. Тэгээ яг тэрийг харчаал шууд босоод цаашаага гүүгээл хаалгаа онголоо цойжлохгүй саваал цаашаа гараал яг шатны дэргэд очиод гүнзгий амьсаа аваал гэл яг ингээл нэг амьсаа аваа зогсчихсэн. Яг тэр манай хаас яг дарахны өрөөнд тэндээс хүний алхаыг гүүж ирчихсэн байхгүй. Тэгээ би шууд доошоо 4 давхраас доошоо гүүгээд яг тэгж яг тэр чимээ яг ард яг так яг шатаар доошоо бууж байгаа мэдэгдээд байгаа араас чимээ. Тэгээ би яг доошоо гүүгээ яг нэг давхар руу гүүж байгаа бүдэрж унаад урагшаа гулгаад хана мөргөөд тэгээ байж байгаад яг ингээд шат руугаараа байж хат яг
юу ч харагдахгүй мөртлөө тэр чимээ ирээд яг ингээд миний хажуу дээр чивч юм болсон. Тэгээ яг тэр жижүүрэн ингээд хүн гэдэг хүн болохоор ингээд жижүүрэн орой 10 цаг 11 цаг болонгууд яг үүдээ цоожж байгаа явчихдаг байхгүй юу? Дотроос нь. Тэгээ бид нар болохоор өөрсдөө очихоор ингээд механикаар дотроос нь нээж онгоолж гарч явдаг байхгүй юу? Тэгээ яаж гарснаа санахгүй ямар ч сан тэр өдөр бол гэртээ ирсэн байсан. Нэг тим юм бол. Тэр ч одоо юу тийм юм гэж галзуурд юм уу хайшин яаж тийм юм гэхдээ даван туулж чадаад байдیں۔ Яг тийм бол яг надад болж ирсэн. Гэтэ яг энийг өөрөө туулсан хүмүүс л итгэх баг. Үнэхээр яг болдог. Би бол итгэж нөөсө харцнаас ч тодорхой юм. Тэгээ маргааш нь би очиод нөгөө манай дархан хоёр ах байгаа. За нөгөө хоёр ахтай хэллээ. Тэгсэн нэг ах болохоор яалтчгүй юм харагдаад байдیں۔ Ахаа амар айд юм а гэд. Тэгээд яг тэр ах дандаа юм ганг өгүүлцдэг байхгүй. Юм харагдахаараа гангаа өгүүлцдэг. Тэгээ яалтчгүй түрээсэлсэн юм байдаг гэд. Энэ хамгийн амар айдаг өрөө нь болохоор тэр нөгөө зүлгүүр өрөө гинэ. Орохоор ингээд нуруунд дээр хүүт дараад байгаа юм шиг болтой. Тэр болохоор нөгөө хөл дүүжлэгдсэн байсан өрөө. Тэгээ би яг цаашаа үргэлжлүүлээд юм ярих гэсэн чинь нөгөө нэг сонсч ирсэн ах заахын дууд яах байлээ. Ямар ч юм ингээд хэлсэн юмнууд нь бол таарсан. Одоо цаашаа ахын сонсохгүй яах. Юмнуудаа яажлаа гэд. Тэгээ болчихсон байхгүй. Тийм бол яг тэр яг нэг хотын төв тэр газар бол ялч надад бол болж ирсэн. Амар те. Бичсэн байна те бүр. Тэг бүр маш тодорхойтой байна те. Тий. Ер нь эвгүй газар. Тэгээ тэн чинь яг захын яг нэг хаалгатай өрөөг нь бүр орж болохгүйгээд анхаар болгон тэмдэгтэй хоос өрөө байд. Одоо нууцшил зүгээр ер нь байгаа бол нууцсан ч хаашаа ер нь харагдсан дахиад байшна гэсэн үг шүү дээ. Байна уу? Бага. Одоо ч үйл ажиллагаа эрхэлдэг байнгын тогтмол төлөвлөлтөнд үзэр. Хүмүүс байнга ордог. Хэдэн давхар юм? 4 давхар барьлаа. Яа, ямар амар юм бэ те. Тий, гэхдээ манай ах бол яг тэр урдлангаас бол нүүцсэн байгаа. Тэгэхээр одоо дахиж яг би тэр урлан руу орох надад ажил бол гарахгүй байх л гэж бодож байна. Гэхдээ ямар ч тухайн үед бол яг зүрх зогсох шахмас юм байна. Бүх цаг үеийн хамгийн амар төгөөдийн нэг боллоо та. Тиймэрхүү юмд бол туулж болж исэн. Тэгээд амар юм а те. Өөр юу гоё боллоо шүү гэсэн чи юу гэсэн гинэ. Харин ястай гоё болсон байна гэсэн. Тэг ястай гоё болсон байна яг миний талаас хэлчихсэн. Гэхдээ яг энэ чимээ яг бидний хоолой шиг сонсогддог юм аа. Одоо нөгөө нэг би цахгүй. Багаас яг нэг эс аудио ч юм уу янз бүр аим шиг сувд аягүй сонсдог гэсэн юм ба. Тэндээс тэгэл орой шөнөд сонсцсон. Тэгэл нөгөө нэг янз бүрийн чимээ сонсон. Тэн дээр чинь тэгээ яг нэг хоолоогоо өөрчилж нэг юм эпемер ингэж цаанаас ингэж нэг юм дуу шуум оруулж ярьж байгаа шүү дээ. Эффект оруулж хоолой нь өөрчилж яг тийм хоолой сонсогддог. Яг ингээд амьтай хүний хоолой яг энэ амьгүй зүйлийн хоолой хоёр тэнгэр газар. Яг сонсоход яг би арзаах тийм чимээ. Хүн яг шууд ялгана гэсэн үг. Ямар ч хүн сонссон энэ амьгүй хүн байна гэж ялгахаар тийм хэмжээний хоолойс шууд сонсогдно. Ямар амар юм бэ те. Амар гэдэг айц гэдэг зүйлийг одоо би одоо жинхэнэ түгээж байна да. Энэ түүхээ өмнө нөөр хүмүүс ярихад бол тэгэл би нэг хүнд ярьж байгаагүй. Ярьж байгаагүй. Хоёр ахтай яриад за найзтай ярьсан байж магадгүй. Тэгэл за энийг ингээд угаасаа хүн тэлээд хэрэггүй юм байна гээл ер нь тэгээд ирж. Одоо бол хамгийн амар нь тэр шатаар ингээд араас чи ингээд гүүгээдсэн гэдэг нь бүр амар юм тий. Тэр чимээ тасрахгүй сонсогч доош өгсөн. Тэр зүрхэнд яг орж ирсэн. Ястай амар юм. Тэгээд ингээд айхаар ингээд инээгээд идэв шүү дээ. Зээ. Үнэхээр сонирхолтой түүхэд байлаа. Тэг юм нэг даггараа жоохон эвгүй байт юм билээ. Одоо яг миний санаж ороод бас нэг түүх байгаа да. За. Би хөдөөг би ч яг жолооч болоод удаагүй л дээ. Ер нь бол айгүй машин барьдаг бол хожиг болсон. Тий. Тэгээ яг хөдөө замд одоо тэр хаана гэх юм бэ? Ер нь бол нэг зүг нь бол нэг баруун хойд зүг талаар байгаа. За. Шүн би яг яалчгүй ажиллаар тийш хүн хөргөж болоод явж ирсэн. Буцаж ирсэн. Тэгээ буцаад яг явж байхдаа би яг ингээд орой бийц гэж машинасаа буучаад яг харж байхад яг машины гэрэл сүмийгээ тусаж байгаа яг бүр цаатлын зайн дээр яг хоёр юм зогсож ирсэн. Тэгээ би за энэ нутгийн иргэдэл юм байна гэж бодоод машиндаа сууж явж байгаад цонх одоо хоёр тийм толь гэж байгаа шүү дээ. Толинд харахад яг тэр хоёр нь харж ирсэн юм. Тэгээд зараацаа хөгжмөө чангаллаа. Одоо чангалж болох хүмүүс чангална шүү дээ. Тэгээд тавьчих чахт яг ингээд би одоо эндээс би яаж хийж байгаа л гарах хэрэгтэй, зүгөө олж гарах хэрэгтэй гэсэн. Чи зүгөө болохгүй гэдэг. Оо. Тэгэл машина бариад би ингээд хурдаа нэмээд байгаа мөртлөө би яг нэг юм шатцсан хар байшин гэж зүгээр 4 удаа өнгөрсөн. За.
Яг нэг шатсан байшин хажуудаа ганц модтой, урдаа нэг нохооны сарвчтай, идүр мэдүртэй. Тэгээ нэг хүүхдийн ундаг дугуй ойр зүрийн эд зүйлтэй нэг юм хагарцсан хамтай байшин. Би нэг удаа харсан. Би яг өөрийнхөө зөв гэсэн газар руу явсан би дахиж таарсан. 4 удаа таарсан. Тэгээ үүрт сайж ахлаа би зам алсан. Юу. Тэгээ шөнийн туршиж яг тэр би яг толин тэр хоёр үнийг шүнжин гарч ирсэн. Тэгээ зогсвол ирнэ гэдгийг мэдчихсэн болохоор л хурдаасахгүй. Тэгээ одоо бодохоор ямар азар бас яг тэнд очихоос өмнө бензин банкад үргэсэн байсан. Хэрвээ яг тэр байшингийн гадаа миний бензин тасалтаад зогссон бол би яг тэнд юу болох байсан гэдэгт одоо бол яг зүрх хүрэхгүй л байна. Дүрслээд өгсдөхөө. Хоёр хүнээ. Ер нь бол яг нэг юм хүний сүүдэр байдаг та. Яг сүүдэр. Гэтэ баг зэрэг юм эрүү хамарны гэд хувцсны ингээд нэг юм сэмэрцэн дээлний баг зэрэг л мөрнөдтэй. Яг зүсээрээ нь бол хүн шиг яг ийм арсны юм гэж байгаа юм. Яг ингээд нэг хүний сүүдэр хоёр сүүдэр зогсож байгаа юм шиг гэтээ хүн нь байхгүй хоёр сүүдэр гэсэн. Йоо. Тэр нэг тэгж тайлбарлаад идэж саний нөгөө нэг ингээд байнга нэг газараар ингээд эргэлдээд идэг гээд бас нэг хүний зүгээр яг адилхан төвхөлтэй хөтөө бас гэр бүлэрээ явж байгаад ингээд ихнэр хүүхд бөөнөөс сулгачаад одоо нэг юм газарлаа явж байгаа шүү дээ. Тэг бүр үнэхээр ингээд map zap GPS ажилуулад үнэхээр олохгүй байсан гээд тэгээд хажуугаар нь бас нэг юм ацелктэй хүмүүс нутгийн эргэж шүн зөрхөөр нь сайн байна уу гэд зогсоод гудамжинд ингээд одоо хээр тал таарж байгаа шүү дээ. Тэгчээд нилээ ингээ үүр цайхан алдад гэж байгаа байхгүй. Бүр ингээ шүнжэнгөө яваар аргаа хараад нуур гэсэн. Тэр нуур чи ингээл цэлийгэл гараад ирнэ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд сайн байна уу гэд сайн байна уу гэд нэрийг сонин бүгдээсэн царайтай тийм хоёр хүн байсан гэж ярьж. Тэгээд одоо бүр нас тогтцсон хүн ярьж шүү дээ. Зүгээр нэг юм залуу жоох хүүхдээ яриа биш одоо 50% гарцсан. Тэгээд энэ би нэг ийм нуур хайж явж байгаа ерөөсөө яагаад ч олдгүй хаана байгаа юм бол гэд тэгсэн чинь энэхүү энд ингээл мэрэлзаал байж шít гэд ингээ харсан чинь нуур байгаа л эргээ харсч байхгүй болсон гэдэг байгаа байхгүй. Яа. Бас юу гэж зөв товчхондоо. Тэгээд нөгөө ихнэр хүүхд мөхтэй айлахгүй гэд нөгөө хэдэн ч бараг сүултээ нөгөө тэгж ярьж исэн юм байна. Шантраад нөгөө ядраад унтцсан. Тэгээд ганцаархнаас сэрүүн ингээл шүнжэнгөө айгаал явуулсан гэж. Тэгээд нөгөө юм төв замаасаа гараад нэг нуур ороход ингээл нэг шараан замаар явдсан шүү дээ. Энүүхээ энэ төлөө шүү дээ. Энэ мэрэлзаал харагдаж шүү дээ. Тэгээ ингээ харсан чинь юуг хоёр нүдэндээ итгэхгүй ингээл нөгөө нууранч харагдаад ингээ харсан чинь нөгөө хоёр юм байхгүй. Тэгээд айлахгүйгээ бүр байж байгаа сүүлтэн тэгээд ярьж өгсөн гэт тэр шиг те. Тэгээд тэрийг би бодохдоо нэг яг нэг тухайн нэг юм далд ертөнц одоо зэрэгэлдээ ертөнц гэж яриад байгаа шүү дээ. Хэрвээ сүнс байдаг бол бид нар шиг адилхан тэнд амьдраад байж байгаа юм шиг гэдэг нэг одоо түрүүний өөрөө чи ярьсан нөгөө нэг урлан дотор байсан хүмүүс ч гэж одоо нөгөө сүнсч төрчин тэнд ингээд оршноол байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр ертөнцид ингээд түр зур гацчдаг гэддэг те. Тэгээд тэр байшингийн хажуугаар ингээд байн бай яваал эргэлдээл. Юу ямар төгс сонсч би одоо чинь цаг манай нэвтрүүлэгчид албаар орой өчтдөө шүү дээ. Одоо бараг 11 12 болж байна. Яаж орцрох орно. Хэр хөдөө бол яг тиймэрхүү түүхүүд бол эвгүй юу. Чи одоо гэрэл шийдэмж явахгүй газар. Тэгээд хааччихдаг. Одоо би их юм бол одоо яг өвөр ханга аймагт аль сумынаас санахгүй. Өвөр ханга аймагт нэг үүл хийх юм нөхгүй. Үүл хийх юм яг нэг 3 4 лээ бид нар залуучдаар явчихсан. Охтууд орхичод. Нөгөө үедээ галс хөдлөө хоолойгээ байж гээд. Тэгээ бид хэд болохоор ингээд нөгөө зам мэдхгүй. Яг ингээд жим дагаж авсараад энэ ойроо орох юм бол унсан мод байгаа гэд хайгаад унсан мод байдгүй. Мод хугуулж болохгүй. За тэгээд унсан модоо хайгаад цааш ингэр дагаа явсан. Тэгээ байжсэн чи яг миний чихэнд яг нэг юм дуу орж ирээд ээжийн дуу. За. Тэгээд ээжийн дуу хэсэг орж ирж байгаад хүүхдийн дуу орж ирээд. Тэгээд нэг эмэгтэй хүн харагдаад. Тэгснээ тэр юу гэлээ эмгэнтийн даваа гэж нэр орж ирээд. За. Чихэнд. Би тэгээд нөгөөдөөс асууд эмгэнтийн даваа гэж нэр байна гэж байх уу гэд. Юу юм бол гэд чи мэдэхгүй гэд. Тэгээд заа эцэнт яах гэж юу харагдаад байгаа юм бол гэж бол жоо сэжиг авчихгүй юм. Тэгээ байж байгаа л би яг ингээл зам доошо уруудаал байжсэн чинь яг нэг мотоциклтай хүнтэй тараад доошо уруудаад энэ ингээс түүгээд авахгүй юу гэж л нөгөө мотоциклтай явцсан. Тэгээ би тэд доошо уруудангууд ингээ яг дахиад эмгэнтийн даваа гэд. Тэгээл нөгөө ээжийн пемтер тавьсан юм шиг дуу. Яг энэ зүгэн чих дээр хангинаа талтгүй. Нэг юм тавьсан юм шиг. Тэгэл нөгөө чимээгээ байжсэн чи чимээгээ бодоол ингээ байж байгаа. Заас дэлдэв янзын буруу юм бодоод нөөрэ болиё гэж бодоод
бид яг бөөндө бууцгаасан. Тэгээ тэр иж яг мод түүх болоод доошоо яваад би яг машины гэрэл зогсож ирсэн. Хаанаас мод түүхээ хараад харанхуйд штэ. Тэгээ яг доор уруудаа байжсэн чи яг гинт нүдэнд яг нэг эмхтэн гүүж харагдаад. Тэгээ за юу харчих гэж бол дахиад яг тэрэндээ төвлөрөөд яг би юу хараад байна гэд. Тэгээ байсан чи яг тэр гүүж байгаа эмхтэн яг тэр догд болчихсон байхгүй. Тэгээд яг тэр гүүж байгаа чимээ яг би тэд явсч ирсэн яг замаар яг дагаад сонсож байгаа шиг санагдаад. Тэгээ байцснаа би тэд яг ингээд өвсөн дундсахгүй. Тэгээ яг би тэд ингээд зам эргэж орж ирсэн өвс ингээд хүний хөлийн чимээ дуурч байгаа шиг ингээд өвсөн дарагдаж дуурах чимээ болцохгүй гэнэ. Тэгээ би мэдээд заав ээжгаар нэг юм болохоо байцсан гэд эндээс юм авч болохгүй газар байна гэд би гинт хаманд орж ирэнгүүтээ тэгээ нөгөө хэд дуудаад бүгд харсан юм хай гэд моднуудаа бүгдийг нөрөх яв юм газраас гэд тэгээ нөгөө чи яатсан би юу болсон бэ гэд тэгээ би яг ярьж чадахгүй байна гэдэг чи нөгөө бүгд надраас айгаад юм харцсан уу гэд харцлаа гэдэг чи за гэд бүгд машиндаа суугаал тэгээ яг машиндаа суугаал яг суух гал би ингээд хаалгаа татчихад миний хаалгыг буцаага татчихсан Юу. Тэгээд хаалга татагдангууд би буцаж арай гэж хааж татчаад тэгээ яг ингээд машины ингээд уртлын 2 хүн суудгийн гол руу ороо суудсан би арталт байсан юм чинь. Урталт нь ороод ингээд суудсан ингээд за ста болохгүй марцаа шүү нөгөө дуу муута чинь холилдоод ста муухай марагчлаа найзсан ингээд. Тэгээ байжсэн чи маа нэг нь тоохгүй ингээд суудсан. Юу харцсан. Дуу сонсогдоод байна гэж тэгжсэн. Тэрийг нэг эмхтэн хүнд болж ирсэн байна. Гүүч ирээд яг машины артан талцагчдаас хаалга татчих ингээд. Ямар ч юм авч болохгүй газар байна угаасаа болохгүй тошигн газар байна. Юу ч авч болохгүй гэж би сая хэлсэн шүү дээ. Угаасаа эндээс юм аваад хэрэггүй мэн хэдүүлээгээ байцсан чинь яг тэр зах зуудсан маа залуу чивч юм байцсан. Яатсан гэдгсэн чинь би яг суухтаа нэг мөчөр тавьчаас суусан юм. Юу яриад яагаад юу яахаар юм байдаг үлээ гэд би яг машины тэр голын цонхроо орч яг машины гүйцэн тэр эмхтэн суудсан явчихсан. Тэгээ юм авч болохгүй гэд хэлээд байх тавиачаа мөчөр тавьсан. Тэгээд цаашаа уруудаад бид явсаар байгаа. Тэгээд нөгөө эмхтэн чинь ингээд байж байгаа л нэг харагдаал алга болоод байж байгаа нэг харагдаал алга болоод тэгээ нөгөө дуун сонсогдоод яваад байгаа юм. Тэгэл зааста муухай марчлаад одоо яад юм бол тэгтэл яах вэ ямар арга байна гэж дагуулж явж болохгүй шүү дээ гээд. Тэгээ бид доошоо уруудаад яг сумын төв рүүгээ ороод яваад би ингээд өөрөө яг хараад за яг юу болох болоод юу харчих вэ яач вэ толдож харсан чинь тэр эмхтэн болохоор ингээд эмнэлэг дээр хүүхдээ алдсан юм байна. Тэгээд сумын төв рүү явах гээд олохгүйсэн. Тэгээд сумын төв рүү дөхүүлэх хүн ажилласан гэдэг. Тэгээ бид яг тэрийг ингээд ярилцаад шийдэл түрээд би тэгээ мөчрийн наага ингээд орхицгоо байх хэвээр газар тавь зүгээр юу ч авч болохгүй газар авчлаа төлөө болохгүй мэтлээ. Тэгээ ингээд хөдлөжсөн. Тэгээ би тэд яг ингээд маргааш нэг харж аваад ингээд тэр газараар явж явах тэр мөчөр тавьсан газрын ойролцоог эмнэлэг байсан. Тэгээ яг за тавих хөстэй газар нь тавьсан юм даа л гэж бодсон шүү дээ. Юу. За мэдээж хэрэг өөрөө өгтөлтэй учраас л тийм мэдэрч хараад байна те. Тэгэхээр найзууд нь бол хараагүй үстэй. Манай хэд бол баг зэргийн хэмжээнд бол мэдэрсэн гэхдээ хараагүй арай. Тэгээ би гол нь харснаа хэлэхээр айгаад. Тэгээ маргааш нар мандсны араас нэг хэдүүлээ ярьцсан. Тэгээ нар мандхад бол угаасаа нэг амар сонсогдохгүй дотор л ардсан. Тэгээ орой олонгод буцаад байж байгаа юм чи. Тийм юм бол харчихсан. Нэхэлцүүтэй өөрөө чинь мэдэрдэг учраас тэгэл тусламжаа гуугаал өөрийгөө мэдрүүлчих гээл те. Тийм. Гээл бодоод тахаар нэг бодлыг өрөвдөм өөрч юм шиг те. Тийм хатуу. Тайхаас гэс их дөрөвтгөн их. За үүгдээц. Царайг нь мэдхүү. Мэддэг бол болдог бол манай одоо үзэгчдэд нэг дүрслээчдэг. Одоо өөр дээрээ буудаг өвөө гэсэн. Зүгээр л өвөө хүн байдаг юм уу? Эсвэл юм гоё хувц хэрэгэлтэй байдаг юм уу те? За ямар ч тач яг тухайн үедээ би бөөлж явахдаа болохоор зурсхан бол харж исэн. Яг өөрөө би яг ингээд хонгод тэнгэртээ бэлдээд хуйгалж исэн тэр хуйгнаас бол тийсэн байсан. Миний бүр харж үзээчгүй тийм хуйг байсан. Одоо яг энэ музейд байгаад байгаа эртний олдурууд, зураг, хуучны дүрс бичлэгэн дээр үлдсэн яг тэрнтэй айгуу төстэй. Нилээн сэмэрхий тийм одоо хуйгал харагдчихсан. Би одоо бол сайн санахгүй байгаа. Гэхдээ яг нэг дүрс царайг бол надад юу н харуулж байгаагүй. Харах хэмжээнд хүрээгүй л гэдэг. Болоогүй гэд. Тэгээ яг хуу харахад болохоор яг нэг юм гэрэлтэй айгуу зүстэй. Гэрэлтэж айгуу харагддаг.
Тэгээд зарим нэг байдлаараа сүүдэртэй айгуу үздэг. Ер нь бол зүс айгуу нуудаг. Өөрийн зүс үзүүлдэг юм уу? Нэг талаараа бас яг намайг хангалттай бэлэн болоогүй байгаа болохоор надад бас итгэдэггүй байж магадгүй гэж боддог. Гэхдээ үнэхээр яг үнэн төрхөнч тэр байж магадгүй байна. Тийм өөрийгөө харж байгаа төрхөн. Тийм энэ бол үнэхээр үнэн төрхөнч байж магадгүй. Тэр би яг энэ яг тайллыг яг харах хэмжээнд яг одоо бас яг суралцж болоогүй байгаа хол гэж байна. За ямар ч хэлсэн миний буюу бидний нэвтрүүлгийг дахиж тий гоё чимж амар гоё түүхүүд ярьж өгсөнд үнэхээр их баярлалаа. Тийм олон 100 жил ингээд YouTube устдал гоё түүхүүдийг тий энэ түүхийг бол өрөнгө угаас ам дамжин ярих нь тодорхой боллоо гэж тий. За тэгээ улмал нөгөө сүнсчтгэр байдаг гэдгийг би батлах гээд байгаа юм биш тий. Өөрөө дуртай аимшиг сэдв яг хүн болгол төр өөрөө ч гэсэн шүү дээ. Заавал сонсоол гэж тэгээд би угаасаа өөрөө бас үнэхээр хоббитой учраас энийг хийсэн. Тэгээ энэ нэвтрүүлэгт маань ингээ гоё дахиж оролцсонд маш их баярлалаа гэж. За энэ манай нөгөө гоё гарын нэрт болсон Terra brand-ийн дотор нэг гоё юмнууд л сөөжүү бомб хийдэг халбаг малбаг тэгээд нөгөө дээжээс нь класс гэж тэ. За өртөд дөрөвтэй хамт байсанд баярлалаа. Subscribe ийм гоё нэвтрүүлэг үзчихэд дарахгүй байх юм бол гэж дараарай. Баярлалаа. Horse Автоэкспон, Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Автоэкспо, Монголын хамгийн том машины их дэлгүүр.